За шалом. Тэгээд тайдтайгаа хуваалцах гэсэн. Ундрахт хоёрын одоо үерхсэн цагаас эхлээд одоо хамгийн их баяр хөөртэйгээр нэг сэтгэлээр санаа нийлэн хийдэг нэг зүйл байдаг. Тэр болохоор 11 үргэлээдэг. Тэгээд цорын ганц зүйл гэж би хэлнэ. Ягаад тэгэхээр өөр зүйлүүдээр болохоор ингээд санаа зөрчилждэг. Ганц л юм дээр баяр хөөртэйгээр нийлдэг зүйл байдаг гэхгүй юу? Үерхсэн цагаас эхлээд тэгээд тэр болохоор 11 үргэлээдэг гэхгүй юу? Тэгээ би энэ зүйлийн талаар хуваалцсан. Тэгээ 11 үргэл гэдэг бол бизнесийн хэлээр бол хамгийн ашигтай хөрөнгө оруулалт гэж би хэлнэ. Хамгийн ашигтай. Бурханд өргөж байгаа. Бурхан эргүүлээд тэрхэнд өгнө гэдэг яг ийм хөрөнгө оруулалт. Бизнес хийдэг хүн бол энийг аягуулсаа ойлгоно те. Би болохоор бизнесийн талаар нэг сайн мэдлэггүй. Тэгээд миний хувьд одоо яг эзэнт итгээд 13 жил болж байна. 13 жилийн турш одоо яг 11 өргөх тоолн те эзнээс ингээд эзэн би танд яг ямар зүрх сэтгэлээр өргөх вэ те би яг юугаа танд өргөх вэ гэж одоо асуух үе болгонд надад санагдаг нэг ишлэл байдаг. Тэр ишлэл юу вэ гэхээр Иохан 3:16 байхгүй юу? Тэр ямар ишлэл вэ гэхээр Бурхан ертөнцийг үнэхээр их хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхгүй харин мөн хамтаа болох юм а гэдэг ишлэл. Тэгээд би эзэнд ингээд эзэн би танд юугаа өргөх вэ? Тэ би хэдэн одоо энэ мөнгөнийхөө хэдийг өгөх вэ? Тэ гэж бас ингээ асуух үед дандаа энэ ишлэл санаанд ордог байхгүй. Цорын ганц хүүгээ надад өгсөн Бурханд би юугаа өгч болох вэ? Тэ? Тэгээ би ямар зүрх сэтгэлээр өгөх вэ гэдэг яг энэ одоо зүйл надад үргэлж бодогддог л доо. Тэгээд ер нь л нөгөө анх итгэсэн цагаас эхлээл ер нь ингээл нөгөө эзэнд өгөх тоолонд одоо өгөх энэ цаг болох мөч болгонд дандаа энэ ишлэл санаанд ордог. Тэгэл дандаа би байгаагаа бүгдийг ингээ өгчдөг. Тэгэл үнэхээр гайхамшгүүдийг би харж байсан л да. Тэгээд миний өөрийн маань нэг сургалтын төлбөр те 4 жилийн турш үнэхээр бурхан гайхамшигтайгаар хангасан гих мэтчлэн. Тэгээд одоо нэг зүйлийг ярих гэдэг нь юу вэ гэхээр ундрахт хоёрын хорин байна. Маш онцгой. Эзэн яг те 14-5 сая төгрөгийн хормыг бит хоёр ямар ч ажилгүй, ямар ч мөнгөгүй, ямар ч орлогогүй байх үед эзэн өөрөө хангаа те өөрөө гайхамшигтайгаар энэ хормыг бит хоёр хийжсэн байхгүй юу. Тэгээ бит хоёр хормоо хийчээд 4 сарын турш хоёулаа ямар ч ажилгүй байсан. Тэгээ өөр хүн сонсвол энэ хоёр ямар тэнэг юм бэ гэж бодох байх л та. Ямар ажилгүй те ямар юм бэ гэж бодох байх. Гэхдээ энэ бас нэг тодорхой зорилготой байсан л да. Тэгээ ажилд орох хүртлээр эзэн те бүх санхүү мөнгө бүх тэр байрны төлбөр түрээс бүгднийг эзэн өөрөө хангаж ирсэн байгаа. Тэгээд бит хоёр ингээд эзнээс орж ирсэн бүх мөнгөнийхөө одоо хувлаад л байгаа юм л да 30% гэдэг те 30%-ийг бит хоёр өгдөг. Тэгээд гэхдээ энэ хувлах гэдэг бол яг зүгээр нөгөө тоо учраас хувлаад байгаа те. Гэхдээ зүрх сэтгэд маань болохоор үнэхээр эзэн хэлвэл байгаа бүхнээ өгөхөд бэлэн те. Нөгөө ишлэлээ санаад байгаа шүү дээ те. Тэгээд үнэхээр эзэн бол үнэхээр гайхамшигтай хангаж ирсэн. Тэгээд анх нөгөө бит хоёр хормоо хийчээд Монгол халамжид амьдарч ирсэн. Тэгээд Монгол халамжид амьдарч байхад ерөөсөө бит хоёр одоо хормоо гэж жил одоо ерөнхийдөө бараг 2 жил болж байгаа байхгүй. 2 жилийн турш ер нь бит хоёр хамгийн ихтэй л 10 ил мах авч ирсэн. Тэгээ бусад бүх мах те бүх ингээд хүнсний зүйлсүүдийг эзэн хангаж ирсэн байхгүй. Нэр энийг би үнэхээр бүр гайхамшиг гэж би хэлнэ. Тэгээд яг Монгол халамжид амьдарч байгаа чинь бит хоёр ч мөнгөгүй тэгэл нэг хилэл мах авна. Тэгээд 7 хоногийн 6 өдөр манай дандаа хүн байна. Дандаа одоо ингээл хотгоо ах, одоо ган зориг ах, бат эрдэн ах гэл ингээл манад хамт ирж хоололдог. Тэгэл тэгсэн би бүр тэрийг одоо хүртэл бүр гайхаа нэг ер бусын зүйл надад болсон юм шиг санагдаад идэг байхгүй. Нөгөө Илиша дээр нөгөө Илиша өсөд нэг бэлэвсэн эмэгтэй дээр очиод байгаа одоо бүх гурилдээ досоороо надад юм хийгээд ирээ. Тэр эмэгтэй юу гэж хэлдэг вэ гэхээр бүр өлсгөлэн болцсон. Ямар ч өлсгөлэн болцсон. Хаасаагүй хүмүүс өгч байгаа. Тэгээд чамд юу вэ наа гэд нөгөө Илиша асуух үед тэр эмэгтэй тэгж хэлдэг штэ. Надад одоо ерөөсө хүүтэйгээ хамт идэх тэг атахан гурилдээ жохон тосноос өөр юу ч байхгүй. Тэгвэл тэрүүгээрээ надад боо хийгээд аваад ирэг. Тэгээд яг тэр нэг Илишад хийж авчирч өгсөн эмэгтэй ерөөсө тэр Илиша хамт байх хугацаанд тэр нөгөө нэг уриланч дуусахгүй тоснч дуусахгүй гэдэг те. Яг тэр шиг юм болсон юм шиг надад санагдаад идэх байхгүй. Яг тэр үед айгүй сонир бүр нэгэн хил мах авсан ирнэ. 4 том битээ эрэхтэн. Баян ингээл манад ирээл хамт нөхөрлөн тэгэл манаа нөгөө Магдалины багийн залуучууд ирж нөхөрлөн тэгэл байгаагаараа хоол хийгээл өгнө.
Тэгсэрний тэр мах ерөөсө дуусахгүй. Айгуу сонио. Тэгээд үнэхээр тэр бүр үнэхээр гайхамшигтай. Би тэрийг одоо хүртэл бүр гайхаад болтгүй л дээ. Тэгээд ингээл ер нь айгуу сонио. Ингээ манад ингээл за одоо ерөөсө идэх юм дууслаа, мах дууслаа гингүүт ерөөсө өчтөр хүртэл ингээ манаа нөгөө төвдрөө илгээлтээр явсан багийнхаа ингээ манад юу ч байхгүй. Тэгэл хурж ирээл би байгаагаа ингээл хийгээл өгнө. Тэгэл тэнгууд маргааш нийцээ ивэдэг. Тэгээд бас ингээд нөгөө нэг Шинжаанаас нэг итгэгч хүн ирлээ гэдэг. Тэгээ манад нөхөрлөө гэж хэлсэн. Манад чи одоо жоохоо л махаага маргааш тий жоохоо л махаага жоохоо л гурилгаа өөр юу ч байхгүй. Маргааш дуснаа гэж би бодож байгаа. Гэхдээ би зүгээр би байгаагаа өгье. Би тарий. Гэртээ хүмүүсийг өөрий. Гэл өрн тэгэл бүгдээрээ идэж уугаад бүгдээрээ ингээл бүх юм дуусна. Тэгээ маргааш нийцээ хангадаг. Тэгээд эндээс бид хоёр юу сурсан бэ гэхээр хүн юу тарин түүнийгээ хурааж авна гэж байдаг те. Үнэхээр чи хоол тариул хоолойгоо аавна. Чи хувцас тариул хувцаа аавна те. Чи мөнгө тариул мөнгө аавна. Энэ тарьж хураахын зарчим гэдэг зүйл бүр үнэхээр агуу юм байна гэдгийг бид хоёр одоо энэ хамт амьдэрсэн 2 жилийн турш бүр энэ бол юр бүсийн зүйл юм байна гэдгийг үнэхээр ойлгоод байгаа. За тэгээд одоо хувцунаар хэрэгтэй болно. За гутал хэрэгтэй болсон ч гутлаа тарьчий. Гээл бид хоёр тарьчдаг. Тэгээд ийцэн хангадаг. Үнэхээр те одоо ингээл харахад бид хоёр ингээл өмсөх зөөхгүй ингээд явахгүй байгаа шүү. Яг үндэ одоо сүүлийн бараг одоо 8 сараас хойш гэдэг чинь одоо хэдэн сар ч юм мэдгүй ундрахын цалин бол өгөөгүй. Тэгсэн хэрнээ л одоо бид хоёр энэ цаг мөчид чинь те хүүхэд маань байна те хүүхэд маань төрлөө ингээд өчнөө зардал байхад бүгдийг бурхан хангаж байгаа байхгүй. Ялангуяа анхлимт хэрэгтэй бүх зүйлийг бурхан хангадаг. Тэгээ бүр ямар санда би анхлимт гэдэг чи бол зүгээр бурхнаас хангалт нэрсэн. Тэгээ би маань ингээд төрчөөд ингээд би маань өвдөөд бүр ингээд хоол мал идэж чадахгүй. Яг тэр үед ингээд уулын сүү маань байхгүй болох ёстой шүү дээ. Тэгтэл анхлымын сүүн байгаад байгаа байхгүй айгуу сонио. Тэгээ би бүр бурханд бүр энэ анхлан бүр бурхнаас бүр өрөөгдсөн юм аа тий. Бүр сүүн хүртэл байгаад ах юм. Би юм идэхгүй байхад гээд ингээд ярьдаг байхгүй би нөхөртөө. Тэгээ эзэн бол үнэхээр гайхамшигтай хангад юм аа. Тэгээ эзэн бит хоёр те ингээд хүнд хэцүү цагта 11 өргөлүүдээ ингээ хийгээ те ямар ч мөнгөгүй байгаа бүх зүйлийнхаа ингээд 11 өргөлүүдийг хийгээд байх мөчөд те бит хоёр гайхамшигтай хангалтуудыг одоо ингээ амсаад явж байгаа байхгүй. Харин нөгөө 4 сарын дараа ажилдаа болсон хоёлаа. Тэгсэн чинь бас жоохон навширж байна 11 өргөл дээрээ. Тэгээ нөгөө 30% биш 11 ингээ өргөөд явсан чинь ажилдаа байх үедээ бит хоёр бүр станерээ хангахдахгүй те бүр бараг хоолгүй ганц хоёр хонсон үе байгаа хгүй. Харин бүр ажилгүй те би ажилгүй одоо нөхөр маань цалин ингээ өгөхгүй. Энэ үедээ бүр хангалтайгаар бид нар хангагдаа явж байна. Яагаад гэвэл 11 өргөлөө өргөөд байгаа хгүй. Тэгээ эзэн бол үнэхээр итгэмжтэй. 11 өргөлөө та хэд маань үнэхээр өргөөрөө 11 өргөл бол ерөөсөө л чи эзэнд хэр итгэж байна вэ? Итгэхгүй хүн байгаа бол энэ чи итгэхгүй хүн байгаа шүү дээ. Итгэхгүй хүн байвал та 11 өргөлөө өргөснөөрөө эзнийг та шалгаж болд юм а. Энэ Библиэр ганцхан удаа л намайг байгаа эсхийг үүгээр шалгаа гэж хэлсэн нь 11 ба өргөл гэдэг баггүй юу. Тэгэхээр та үнэхээр өргөж үзээрэй, хийгээд үзээрэй гэж би хэлмээрэн. Тэгээд хэрвээ та үнэхээр эзэнд итгэдэг бол те эзэнд бас хайртай бол үнэхээр хайртай гэж магтчаад нэг 10 цаасаа харамлаад байгаа бол та үнэхээр би хайртай юу гэж бас өөрөөсөө асуугаараа те. Энд ингээд дуу гарч миний бамбай, миний өв, миний хөрөнгө, миний чөлөөлөгч гэж магтчаад яг өргөл хөргөх болохоор те энэ биш маа те. Тэгэхээр үнэхээр бүгдээрээ эзэндээ итгэе, эзэндээ хайраараа өргөе те. Тэгээд үнэхээр Иохан 3:16-ыг санаа те. Цорын ганц хүүгээ надад өгсөн эзэнд би юугаа өгч болох вэ гэж та асууж байгаараа гэж бас уриалмаар байна. Амен. За өргөл 11-ийг өргөдөг хүмүүс гараа өрг гэж би хэлэхгүй. Яг л өргөл нууцгай байх хэвээр. Амен. Та өгч гэнэ үү өгөхгүй байна уу гэдэг л бурхны асуудал. Бурхан та хоёрын асуудал байна. Тэрийг хинч мэдэх ёсгүй. Өргөл өгч гэнэ үү өгөхгүй байна уу гэдгийг. Харин бурхны өмнө таны итгэл ямар байна гэдэг чинь бурханд харагддаг. Яг л өргөлийг бид бурханд өгч байгаа учраас. Амен. Харин өгдөг ба өгдөггүй хүний ялгаа тэтэргүй гараад ирдэг байхгүй юу? Амьдрал дээр гараад ирдэг. Сайн золоо маань их чухал зүйлийг ярьлаа, хуваалцлаа. 11 өргөлөө 10-ныхаа одоо 30%
Өөрөөр хэлбэл нийт орлогын за сая төгрөг орж ирлээ гэхэд 300 мянгыг өгч байгаа. Тэгтээ хэлж байгаа тийм би хувилмааргүй байна. Ягаад гэвэл эзэн надад бүхнээ өгсөн юм чинь хэрвээ би бүхнийг өгөх хэрэгтэй бол шаардлагатай бол би өгнө гэсэн тэр зүрх сэтгэл. Амен. Тэр маш их чухал. Тэгээ ялангуяа хүмүүс юу вэ гэхээр манай залуучууд хурман дээр би бас өөрөө хурман дээр маш их одоо тэр зүйлийг харж байла бас. Олон залуучууд хурмаа хийнэ гэдэг бол энэ цаг үед бол нийгмийн энэ хүнд хэцүү нөхцөл байдал хэцүү үз тийм ээ амаргүй. За ялангуяа миний хурмаа хийсэн тэр цаг мөч бол бүр хэцүү байсан. 90-ад оны дундуур үнэхээр дутагдал гачигдал ихтэй тэр цаг үед эзэн миний хурмыг үнэхээр ерөөс. Тэгээ Библиэлд Марк номон дээр Иохан номон дээр хийсэн эзний гайхамшиг хамгийн анх Есүсийн хийсэн гайхамшиг хурман дээр бас. Ядуухан тэр хос хурмаа хийсэн. Тэгээд хурман дээр нь хурмаа хийхэд шаардлагатай зүйл байхгүйсэн. Дутагдсан, гачигдсан, дууссан. Тэгээд тэр залуу амьдралынхаа хамгийн сайхан мөчид хамгийн ичгүүртэй байдалд орох тийм нөхцөл байдалд Есүс яасан бэ гэхээр хурман дээр нь гайхамшиг хийж өгсөн. Амен. Гайхамшиг хийж өгсөн байна. Тэгээд хурман дээр манай хүмүүс маш олон гайхамшигыг харж байсан. Тэгээд хэрвээ үнэхээр бид нэр 11 өргөлөө өргөж амьдардаг бол тий гайхамшигыг бид харах болно. Ялангуяа хурман дээр та гайхамшигыг харах болно. Тэгээд хоёр дүү маань харж байна тий. Яаж өгөөмөр өргөж исэн учраас хурман дээр 15 сая төгрөгийн тэр бүх хангалтыг авчихсан. Манай цуглаанд бас нэг залуу гэр бүл хурмаа хийх гээд 7 хоногийн өмнө надад 20 мянган төгрөг байна гэжсэн хурмаа хийх гэж хат. 20 мянган төгрөгөөр хурмаа хийх байх тээсэ. Тэгээ тэр яасан бэ гэхээр надад угаасаа юу ч байхгүй юм чинь би энэ мөнгийг өргөлт хийлээ. Би тарьж ийн гэж хэлсэн. Тэгээ 7 хоногийн дараа хорин болсон. Амен. Тэр гэр бүл одоо хүртэл өрөөгдсөн байдаг. Өөрийн гэсэн бизнестэй. Амен. Тэр байтугай бүр ажилчинтай. Санхүүгийн хувьд Улаанбаатарт дарханд өөрийн гэсэн хөөрхөн бизнес хийгээ явж байдаг. Эзэн үнэхээр итгэмжтэй шүү. Халелуя. 11 өргөлөө өгдөг хүний хорим, өгдөггүй хүний хорим хоёр ялгаатай шүү. Амен. Халелуя. За, тэгээд хүн сая манай золоо их чухал юм ярьлаа. Тэгээд золоогийн гэрчлэлийг сонсох бодож ялаа. Аргагүй л пастрынхаа итгэлээр амьдардаг. Пастрынхаа итгэлийг өвлөж авсан хүүхдүүд байна гэж. Би яадаг вэ гэхээр өргөлөөр амьдардаг хүн орлогоороо биш. Тэгээд ялангуяа миний хувьд тийм. Яг тэгэхээр би нөгөө чуулганд үйлчилдэг учраас та нар шиг нийгэмд ажиллах надад тийм сонголт байгаагүй. Яг л эзэн намайг хар баг залуугаас минь сайн мэдээг тарааж дагалдагч бэлтгэж миний хондийг хариулгээд намайг дуутсан. Тийм учраас би өөр олон ажил хийх гэж оролцсон ч эхнэр бит хоёр оролцсон ч хүмүүс маргааш нь хурж ирээл 2-3-ороо ирнэ гэж бүр аймаар пастра таны тухай зүйдлээ, та хоёрын тухай зүйдлээ, та хоёр нэг мөнгөний бизнес хийх гэдэг юм байна. Бити хийгээрэй. Бурхан болохгүй гэж сануулж байна. Хүү ямар сони бэ? Яаж мэдээд өөр хүн хурж ирээл пастра өчигдөр эзэн та хоёрын талаар эзэн санууллаа. Бизнес бити хийгээрэй. Бурханы хон сөргийг хариулаарай. Тэгээд 2-3 болж ирэхлээр айж эхэлдэг. Йоо бурхан минь боли. Ердөөс өстө болохгүй юм байна. Тэг үнэхээр эзэн бид хоёрыг чуулганд тусгаарлаа дуутсан. Ядуу байсан чинь саятан болсон ч энийг л хийнэ. Тийм учраас яадаг вэ гэхээр дутагдж гачигдах тэр өдрүүдэд чуулгандаа үйлчилж байх үед эзэнт л найдвараа тавихаас өөр арга байхгүй. Ялангуяа нөгөө элдв янзын орлогогүй хүн чинь нөгөө хүн юу тарьснаа хурааж авна тийм үү? Тарьснаа л хурааж авна. Галаат 6 дугаар бүлгийг бүгдээр хамтдаа гаргая. 6-гийн хэд байлаа? 6-гийн 7-8-ыг хамтдаа харъя. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авна гэж хэлсэн. Тэгээ золоо сая 2 дугаар цуглаанд суусан юм уу юу? Сая миний 2 дугаар цуглаанд юу ярьсныг золоо сонссон юм уу? Би яг энийг ярьсан байхгүй. Хүн юу тарьснаа хурааж авна гэдгийг 2 дугаар цуглаан дээр. Тэгээ би яаж итгэлээр амьдрах тухай заасан чинь
Золоосаа энд гараад гэрчлэхээр би өөр гайхлаа. Хоёрдугаар цуглаан суусан хүн байна уу энд? За суусанд хоёр хүн намайг юу ярьсныг мэдсэн те. Яа би сонссон хүн шиг ярьж байгаа биз? Сони шүү. За бүгдээр хамтдаа өөртөө уншицгаая. Яг л Бурхны үг танд бидэнд зориулж үүгээр амьдрч үүнийг анхааран сонсож хэрэгжүүлээсэ гэж бидэнд хэлэгдсэн үг юм аа. За өөртөө уншицгаая. Бүүм эхлэгд. Бурхан элэг дог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг. Амен. Хүн юу тарьснаа хурааж авдаг. Тэгэд би яг 2 дугаар цуглаан дээр ингэж ярьсан. Хүн юу тарьснаа л хурааж авдаг. Зангаа тариул зангааг те. Машин тариул машинуудыг. Тэгээ олон тоон дээр. Зангаа тариул зангаануудыг хурааж авна. Зангааг биш. Зангаануудыг хурааж авна. Машин тариул машинуудыг хурааж авна те. Байшин тариул байшингуудаа хурааж авна. Та 10-ыг тариул 10-туудыг хурааж авна. Та 1000-ыг тариул 1000-туудыг, саяыг тариул саяуудыг хурааж авна гэж. Яг л энэ Библийн үг ингэж байгаа. Юу тарьснаа л хурааж авна гэж. Төмс тариул төмснүүдийг хурааж авдаг тийм үү? Байгалийн зарчим тийм шүү. Хүн юу тарьснаа хураад. Тэгээ зүгээр нэг хураахгүй. Бүр ихээр хурааж авна. За тийм үстэй. Алимны нэг ширхэг үрийг аваад газар болоход алимнуудыг бүр мянган алимны цэцэрлэг барьж байгуулах тийм их үрийг агуулсан, өрнүүдийг агуулсан алимны мод ургадаг. Дараа нь тэр алимны модонд ургасан, тэр нэг л ураас ургасан алимны модонд ургасан тэр алимнуудын доторх тэр өрнүүдийг суглуулж аваад та тарих юм бол хэд хэдэн алимны цэцэрлэг байгуулах тэр үр ганцхан үрээс бий болдог. Та юу тарин түүнийг хурааж авдаг. Энэ л зарчим. Нөгөө талаасаа та хайрыг тариул хайрыг хурааж авна. Өөрөөр хэлбэл та хэн нэгнийг хүмүүсийг хайрлвал эргээгээ тэр хүмүүс таныг хайрладаг. Харин та үзэн ядалтыг тариул үзэн ядалтыг хурааж авна. Та доромжлыг тариул доромжлыг хурааж авна. Та хүмүүнийг доромжлуул тэр хүм таныг зөрүүлэл доромжлно. Та тарьснаа л хураана. Та тэр хүнийг очоод нүдэх юм бол зөрүүлэл та нүдгүүлнэ. Тэрнээс ч илүү балбуулах байх. Алуулчих магадгүй. Хүн юу тарьснаа өчнөө дахинаар хурааж авдаг. Энэ бол зарчим. Энэ физик ертөнцийн зарчим, сүнслэг ертөнцийн зарчим байна. Хүн юу тарьснаа хурааж авдаг юм аа. За өөртөө бүгдээрээс үнэхээр хүлээж авцгаая. Хүн юу тарьснаа л хурааж авдаг. Би юу тарьснаа л хурааж авах болно. Буддын шашны хэллэгээр бол үүлийн үр гэж ярьдаг тийм үү? Үүлийн чинь үр. Өөрөөр хэлбэл юу тарьснаа л хурааж авч байгаа шүү дээ. Та хормоо амьдрсан бол үнийхээ л үр жимсийг хурааж авна. Та юу тарьснаа л хурааж авна. Та амьдралын маш буруу зуршилтай ажиллаж амьдрсан бол түүнийхээ үр жимсийг заавал хураадаг. Та архиугаал тамхитаа шовдоо явж байгаа бол та хизээ нэгэн цагт архинаас хамааралтай, тамхинаас хамааралтай өвчнөр нэгэн өдөр үхэх гээд уушигны эсвэл улаан холооны хорт авдар, эсвэл зүрх судасны өвчин, эсвэл архинаас болсон илгэний өвчин, ходоодны шарах. Энэ бүхэн чинь хизээ нэгэн цагт таны амьдрал амийг авахаар өвчин болж ирнэ. Дэлхийд даяар жил болгон үхэж байгаа хүмүүсийн үхлийн шалтгааны судлахлаар хардаа дэлхий дээр нэг жилд хэдэн сая хүн үхэж байгаа бол тэрний 70% нь тамхитай холбоотой өвчнөр үхэж байна гэж байгаа. Яг тэгвэл олон жил тамхи татсан учраас тамхин дотор 200 гаруй төрлийн хими хортой бодис байгаа. Хортой бодис нэгдэл. Танд ямар ч амин дэм өгөхгүй тамхи. Зөвхөн таныг аажмаар алж байгаа хорхгүй. Аажмаар алж байгаа. Хожим та уушгины ховдартаа болоод үхэх гээд твтэх үед цусаар уйлаа та залуу насаа эргүүлж авчиад. Эрүүл мэндэ авчирч чаддаг. Та тарьснаа л хурааж. Яаж амьдрсан? Сүнслэг зарчим. Өргөл дээр бас хүн юу тарьснаа л хурааж байгаа ах дүүсээ. За энийг би яагаад ярьж байгаа юм бэ? Золоо яагаад ярьсан бэ? Амьдарч үтсэн учраас. Амен. Тарьж үтсэн учраас. Тэгээ та нар бол нүдэн орой дээрээ гарахаар итгэдэггүй хүмүүсийн хувьд бол ингэж тарьж үзээгүй хүмүүсийн хувьд бол нүдэн орой дээрээ гарахаар юм бид нэр ярина шүү. Тийм учраас зарим хүмүүс биднийг ойлгодгүй. Хит суперч гэх шиг. Худлаа яриаггүй шүү дээ бид гол нь. Төсөөллөө яриаггүй шүү дээ. Мөрөөдлөө яриаггүй шүү дээ, тий? Зүүдээ яриаггүй шүү дээ. Сая яг болсон юм ал ярьж байгаа байхгүй золоо минь.
Бид нар амьдрсан зүйлээ Бурхны үгээр ингээд таньж мэдсэн учраас тэрийг л ярьсан. Юу тарьснаа хурааж авна. Тэгэхээр анх бол би шинэ итгэгч байхдаа сүмд ирж явахдаа хүн юу тарьснаа хурааж авна, зангиа тариул, зангиануудыг хурааж авна гэхэд бол би бүр ойлгодог байсан. Шал тэнэг санагдаад хөрснөөс ингээд зангианууд ингээд ургаж байгаа юм бодол төсөөлөгдөд ёо балаа юм ярих юм аа гэл тэгж боддог байсан л та. Тэгээд ялангуяа өргөлийн тал дээр номлогч нар ярих үед би бүр дургу хүрдэг гэсэн дотроо. Ятаргатай юм аста нэрэ соёлтойхон шиг дээрэм байна да гэж боддог байлаа шүү дээ. Би бол өөрөө дээрэмчин байсан юм шүү дээ. Хүнийг дээремддэг. Үйлдвэрүүдээр ажилтны цалин булаадаг ракет залуу байлаа шүү дээ би. Харин сүмдэр өргөлийн тухай сонсоод энэ ч харин сайхан соёлтой дээрэм биш тэг гэж бодсон. Би бол шууд булаага авчдаг. Айлгаа сүрдүүлээд хотго буу тулгаал. Харин сүмд бол харин сайхан ингээд хуурч ягаал сайхан юу тарьснаа хурааж авна гэж ягаад авчдаг юм. Соёлтой дээрэм байна да гэд нөгөө эрүүгийн элементийн бодлоор бодоод нь штэ энэ чинь. Тэгэд нэг өдөр би Есүст итгэдэг байсан тэр үед шинэхэн итгэгч. Бурхан байдгийг мэднэ. Есүс над хайртай миний төлөө өгсөн амьсан. Хожим Есүс ирж өгсөн амьд бүх хүнийг шүүн гэдэгт болоод эргэлзэх юм байхгүйсэн. Харин нөгөө сургаалууд юу тарьснаа хурааж авна маавна гэж ярихлаар шоолол. Тэгэд үгүйсгээл явдаг байсан. Тэгээ нэг өдөр батхгүй. Би энэ хүмүүсийн ярьсан зүйлийг энэ пастор номлогчны ярьсан зүйлийг ер нь үгүйсгэж явдаг. Би хэн бэ? Энэ хүн чинь өөрөөсөө энэ чинь амьдрсан юм аа л ярьж байгаа бол би өөрөө өгдөггүй байж, өөрөө өргөдөггүй байж, өөрөө энийг мэдэхгүй байж ойлгохгүй зүйлээ би ер нь үгүйсгэх ямар хэрэг вэ? Хийгээл үзье, тариал үзье, тэгэл үнэн нь үгүй юу гэдгийг мэдээд авъя гэж нэг өдөр яг зөв бодол орж ирсэн надад. Нөгөө сургаалт төгсдөр ийм үг үү? Алдаатай дэнслэх нь Бурхны жигшлийг төрүүлдэг юм а гэж. Харин зөв дэнслвэл түүнд тааламжтай байдаг. Тэгээ би бол дандаа нөгөө үгүйс гэж ингэ тэрсэлж ингэж буруу дэнслээд исэн. Өөрөө энэ амьдралаар амьдарч үзээгүй, өөрөө харамж, өгөх дургу, өргөх дургу ийм зүйлд итгэдэггүй учраас миний бодол санаа бол ингэ буруу дэнслээд буруу шүгэ явуулсан. Харин нэг өдөр ариун сүнс надад тусалсан байх л да. Ер нь өргөөл үзье л дээ. Хийгээл үзье, тариал үзье л дээ. Үнэн л юм бол тэгэд үнэн нь хотлоо мэдэгдэн штэ. Түнс би энэ номлогчрыг шүүгээд яах вэ гэж бодох үед тариал үзье гэж бодсон. Тэгээ нэг өдөр надад боломж олдлоо. Тэр үед би Абаканд Оросын Библийн сургууль сурж байсан. Тэгээд тэр Абаканы Библийн сургууль тэр миний сурж исэн тэр сүм бол маш их өргөлийн тухай заадаг. Бүтэн сайн өдөр болгон ер нь 10-аас 15 минут бол тогтмол өргөл заа шүү. Харин манай шуулган бол 100-аас хойш нэг тийм сүдтэй өргөл заагаагүй. Өргөлийн тухай сургаал. Харин 100 байсан хүмүүс мэдж байгаа. Бид нэр үнэхээр их бараг цуглааны сургаал дандаа өргөлийн тухай сургаал заасан. Тэгэл намар болоод 9 сар гараад бид нар нэг өргөлийн тухай сургаал заах болчихдог. За өргөлөө өгцгөөе гээл ер нь голцоо. Тэгэл өргөлөө өгчдөг. Харин Абаканы Библийн сургууль бол өргөлийг бол тогтмол заадаг гэсэн. Тийм учраас Абаканы чуулганы итгэгч нар маш их өргөдөг бөгөөд тийм онцгой тийм итгэлтэй хүмүүс. Бид нар Библийн сургуульд байж байхдаа маш их дутагдана, гачигдана, өлсөн. Тэгэл эзнээс гоо эзэн минь биднэрт өнөөдөр нэг дахианы юм ах идэж үзэх юмсан. Өнөөдөр сахартай нэг нэг өндөгтэй байх юмсан гэл залбираал бүтэн сайнны цуглаанд ирээ сууж яхаа цуглааны дараа настай мастай нөгөө сүмийн итгэгч нар авгаан нар хурж ирээл хэлдэг. Господь благословит тебя гэл тэ. Эзэн бидэнд сануулсан шүү. Эзэн өнөөдөр чамд энийг өг гинэ гэл ингээл өгөө явчихдаг. За тэгэхээр яг нөгөө өндөг, яг нөгөө сахар, яг нөгөө дахианы мах байдаг. Хөөх үзмэрчиг идэр чи одоо шүү дээ нэрэ гэж боддог байлаа шүү дээ. Тэгэж эзнийг сонсдог. Эзэн тэгээд тэр өгдөг хүмүүсээр дамжуулан яг тэр хэрэгцээтэй зүйлийг ингээд хэрэгцээтэй хүмүүст нь ингэж хангадаг, өгүүлдэг. Тэгээд тэд нар дуулууртай байсныхаа төлөө эзэн тэднийг өрөөчдөг. Амен. Тэг тийм байсан. Бид нар Абаканд сураг бол би хизээч өнөөдрийнх шиг ийм хангагдсан, өрөөгдсөн амьдралаар амьдарч чадахгүй байх байсан. Яг гэвэл би Абаканд сураг бол өргөлийн тухай хизээч энэ үннийг ойлгож чадахгүй байх байсан. Ихэнхдээ өмнө нь бол би Эрдэнэтэд сүмдээ явж байхдаа өргөлийн тухай заадаг байсан л да. Гэхдээ би хүлээж авдаг байсан. Тоодгүй. Ер нь өргөлийн цаг дууссаны дараа сүмд ордог. Яг гэвэл нөгөө магтаал явлаа, өргөл аваад сургаал руу явдаг аахгүй. Тэгээ би нэг чухал царайлцсан сүмд аймаар ажилтаа завгүй хүн, аймаар завгүй хүн хоцорж ирдэг.
Өргөл дуусны дараа. Ягаад тэгэхээр нэгдүгээрт өргөл байхгүй ичдэг. Өргөлийн үеэр хүмүүс өгөөд байдаг. За тэр үед нөгөө нэг өмнөр ингээд нөгөө юм явдаг. Уут ч юм уу тиймэрхүү юм явдаг. Тэгэл хүмүүс ингээд хажууд мөнгөтэй хүмүүс өгдөг. Би нөгөө нэг мөнгө байхгүй үед ингээд нөгөө өргөл хийхгүй явуулахлаар айгүй ичгүүртэй. Тийм учраас би бас мөнгөгүй хүмүүсийг ичгүүрт оруулахын тулд өргөлийн харьцааг энд тавьсан. Тэгээ мөнгөтэй нэрээ өргөлөөс мөнгөгүй 50 байж болно. Тэгээд тэгж явдаг гэсэн хоцорж ирдэг. Эсвэл нэг мөнгөтэй болчих штэ. Түүц хайгаад авах гэж байна. Задлуулах гад нөгөөтгөө. Новшроод байна штэ. Новшроод байна. Харамлаад байна. Тий. Тэгээд айгүй итгэлгүй амар харамж амар ядуу залуу байлаа. Тий. Та дэрэгд хүндээ л дээ. Айгүй итгэлгүй амар харамж. Тий айгүй ядуу. Ядуу бүртлээ айгүй харамж. Өөхөн байхгүй бүртлээ харамлаад байна. Угаасаа өөхөн байхгүй бүртлээ харамж. Тэгээ Абаканд Библийн сургуульд өргөлийн тухай сонсоод ер нь бодол санаагаа жоохон өөрчилсөн. Ер нь өргөөд үзье л да. Тэгээд яасан бэ гэхээр тари гэж шийдсэн. Тариал үзье үнэн юм байна уу үгүй юм байна уу? Юу тарьснаа хурааж авдаг юм бол би мэдээ л да. Зангааг тариул зангаануудыг хураад юм бол 10-ыг тариул 10-туудыг хураад юм бол 1000-ыг тариул 1000-туудыг хураад юм бол юу тарьснаа л гэж байгаа юм чинь. Үзье л да. Энд чинь зарчим л юм бол. Төмс тариад нэрээ төмснүүдийг хураадаг үст. Алим тариад алимнуудыг л хураадаг үст. Тариад үзье гэж утсан. Тэгээд нөгөө Абаканы Библийн сургуулийн тэр миний Библийн сургуулийн сүмийнх нь маш их өглөгч байсан учраас нөгөө хаяа ингээ суглаа явуулдаг. Суглаа болгоо хонжуртай. Дэлхийн суглаа бол суглаагаараа бизнес болдог тийм үү? Суглаагаараа бизнес хийж маш олон мөнгө хийдэг. Харин тэр сүмийн суглаа бол дэлхийн суглаанаас маш өөр байсан. Суглаа болгон хонжуртай. Тэгээ суглаа болгон нөгөө суглаа авч байгаа мөнгнөөсөө дандаа үнэтэй юмнууд. Бүгд за нэг Монголоор бол за нэг 3000 төгрөгийн суглаа байлаа гэхэд тий. Миний сугалж хүн болгон суглаатаа сугалсан болгон маш үнэтэй зүйл. Тэр сүмийн одоо итгэгчдийн сүмдээ өргөсөн мотоциклууд. За тэгээ Орос учраас тэ Сибирь ангийн арьс тэр норка тэр булган шүүб мөв бол нэг муухан дэлгүүрээс баян байгаа юм чи тэр сүмийн ханаар битүү ингээд норка булган шүүб хаар цагаан булганууд малгайнууд битүү булган малгайнууд гэсэн ингээд битүү сүмийн хүмүүс нэг бизнес хийдэг бас. Үнэхээр дүүрэн байсан. Ангайсан л та. Хүүст нэрий. Шунал хөдөлмөр байгаа юм чи. Тэгээ би нэг суглаа аваад сугалсан чинь нэг эмэгтэй хүний пижак очичоо. Хам бэлэн хөрөн. За би энүүгээр яах вүлээ гэснэ. Бодлоо. За ер нь нутагтаа харихтаа ээжтэй ч өгчдийн билүү гэж бас бодлоо. Тэгснэ гинт. Тарьчий гэж бодогддог шүү дээ. Тариад үзье. Одоо нөгөө сургаалыг хэрэгжүүлэх гээд шүү дээ. Үний юм уу? Тэгэл би тари гэж бодонгууд ер нь өгөхөр шийдсэн. Тэгээ хин дөхүүгээ харж ирсэн чинь надтай цуг Монголоос ирж сурж ирсэн хөдөөний нэг охин байсан. Тэрүүн дээр очиод өглөө. За эзэн ивэг эзэн өгч байгаа шүү гэл өглөө. Тэгсэн мөртлөө би дотроо Есүст бол тарьж байгаа шүү гэж хэлсэн. Амен. Тарьж байгаа шүү эзэн. Одоо нөгөө би үгийг хэрэгжүүлэх гээд шүү дээ. Тэгээд алхам хийсэн. Өмнө шүүж явж исэн бол хий тари. Тарилаа. Гэсэн чинь 7 хоногийн дотор надад нэг орс хурж ирэл нараа. Мэ. Господь благословит тебя гэл. Пижак өгчлээ. Тасар пижак. Янзын гой. Хүүст тасархаа өмсөж үнэн гой харагдаж байна шүү дээ. Янзын. Би нөгөө пижак өмсөж сураагүй хүн байла тэр үед. Тэгээд Христ итгэсэн ер нь ирээдүйд пастор болно гэж дуудлагатаа мөрөөдөлтэй байсан учраас би бодохгүй. За би пастор болно, номлон надад ер нь нэг сургаалын үеэр бас өмсөх нэг пижак хэрэгтэй юм байна да гэд би бодож явсан. Тэгээд нөгөө эмэгтэй пижак ороод ирэнгуут л ер нь би тари пижакийг тариул пижакнуудыг хураах юм чинь. Тариал үзье над пижак хэрэгтэй байгаа юм чи яг. Тэгээд тарьсан чинь хар пижак ороод ирлээ шүү. Тэгээд тохиолдол юм уу үгүй юм уу бас гайхчлаа юм. Энэ тохиолдол болчихоо яач юу. Гэхдээ ямар ч үл хэлсэн тарьж байгаа шүү гэсэн чинь нэг пижак ороод ирлээ. Тэгээ өмслөө. Өмсөөд жоохон байжсэн чинь пулуус өнөртэй тэхэлдээ нөгөөд гэж. Нэг орсон хөнгөцсөн юм чинь орсон өмсөжсэн бижик.
Гэтэ уг нь бол янзын гоё бичээг дааж олмостой байсан. Орсоч ихэнх л олмостой юм чинь. Шууд тайсан. Юм чинь. Хайла. Пүү. Миний хөш байна. За энийг яах вэ гэл. Дахиад харчий гэж бодсон. Тэгээд бүтэн сая өдөр боллоо. Бүтэн сая өдөр би суглаан дээр ирсэн чинь нэг ядуухан хүн сүмээр орж ирж байна. Яг шинэ тэтгэж байсан. Анх удаа сүмд ирж байгаа. Магадгүй бүр ингээ годомжинд хог төвд жамдэрдэгч байрын нилээн ядруу царайтай. Тэгээд харсан чинь нуруу гараа надрах яг тэр бичээг ер нь таарах нэ. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг асуудал байгаа тий. Энд чинь олмостой шүү дээ. Тэгээд бас нэг бодлоо шүү дээ. Би хүн бид нар чинь сайн л өгөх ёстой шүү дээ. Муугаа биш, илүүдлээ биш. Энэ хандлага бол их буруу хандлага байдаг. Муугаа биш, илүүдлээ биш. Тэгэхээр би одоо холбостой бичээг хөгжүүл яах юм бэ? Бас хүн холбостой болчихвол гэж бас бодоод байгаа юм чи. Тэгээд ард нь очиод үнэртэж үзлээ. Мэдгэцгүй багтана шүү дээ. Оо, сайхан холбос хангалж байна уу? Тэгэнгүүт нөгөө бичээг Господь благословит тебя гэж өгсөн. За тэгэл надад сарын дотор 6 бичээг ирсэн дээ. Тэгэл би ойлгосон. Үнэхээр тэгтээ гоё бичээг ирсэн. Үнэхээр гоё. Тэгэл би яагаад Есүс юу идэж уух вэ, юу өмсөж зүүх вэ? Бүү санаа зов гэдэг үгийг ойлгосон байхгүй. Бүгдээрээ Матай 6 дугаар бүлгийг гаргая. Матай 6 дугаар бүлэг. Энэ бол үнэхээр чухал зүйлийг хэлсэн байна. 25-аас бүгдээрээ хамтдаа харъя. Бид нэр Есүсийн хэлсэн энэ үг сургаалыг бид нар маш онцгой анхаарах хэрэгтэй. Тэгээ би 25-аас нь уншиж, харин та нар гэртээ очиод энэ ялангуяа Матай 5-аас 7 дугаар бүлэг хүртэл Есүсийн уулан дээр заасан энэ агуу гайхамшигтай үг сургаалыг өнөөдөр гэртээ очиод уншаарай заа юу. Тэгээ энэ үгийг байнга уншиж, энэ үгийг бүр чэйжлээд авчих. Ямар ч үе чэйжээрээ мэддэг, эзэн юу хийснийг ингээ санаж яадаг. Тийм болоороо хэрэгжүүлэхийн тулд. За 25-аас уншия. Иймд би та нарт хэлье. Юу идэж уух билээ? Амийнхаа төлөө санаа бүү зов. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөөч санаа бүү зов. Ам чин хоолноос бие чин хувцснаас илүү эрхэм биш билүү гэсэн. За энэ үгийг өмнө нь уншиж хахад уншаал өнгөрдөг байсан. Үгүй санаа зовхгүй яат ингээл бараг хэрэлдэх гээл бурхантай хэрэлдэх гээл тий. Энэчлэгээ юу өмсөхгүй уухгүй санаа зовхгүй бол одоо яах юм ингээл боддог байлаа шүү дээ. Энэ одоо ямар учиртай хэлсэн юм болоо гол агуулга нь энэ төр гээл айгүй. Тэгэл бид нэр ингээл янз бүрээр ингээл эзний үгтэй ингээл дотроо маргалдаал уншдаг байлаа. Ойлгодог. Яагаад санаа зовж болохгүй гэж. Санаа зовх ёстой бидтэй гэл. Дээс хэлж байгаа ам чин хоолноос би чин хувцснаас илүү ирхэн босоо гэж. Тэгээ цаашаа харъя. Тэнгэрийн шувуудыг хараач. Есүс бүр ингээд биднэрт ухааруулахын тулд хэлж дээ тий ятгаад харуулах гээд байна, ойлгуулах гээд байна л да. Хараач. Тэд тариа тарж хурааж, сарвчанд хадгалдаггүйч Тэнгэрлэг эцэг чинь тэднийг тижээдэг юм а гэсэн. Та нар тэднээс илүү үлэмж үн цэнтэй биш гэж юу? Хүн та нар. Тэнгэрийн шууд та нар ингээд үр цацаад ингээд хадуур өрчихсөн явж байгаа тийм шувуу харсан уу? Агуулах барьц өвөл юу идэх байга санаа зовоол ингээд өчнөө ингээд бөөр ингээд санаа зовцсон ингээд гэтэл хүн үнэхээр санаа зовдөг. Юу идэж явах өмсөж явах гэл. Тэгэл тэрнийхээ төлөө хамгийн гол нь хотлоо ирдэг хулгай хийдэг. Идэж явах өмсөж зүүхийн төлөө. Хүнийг хуурч эцэг гэхээс хулгайлж бие үнэлж хин нэгнийг ингээд доош нь хийж гүтгэж ингэж хин нэгний амьдралыг ингэж золиос болгож ягаад зөвхөн өөртөө сайхан зүйлийг эдэлж хэрэглэхийн тулд бусдын амьдралыг ингэж аимшигтай бузар муугаар шархлуулж явдаг. Бусдаас хулгайлж явдаг. Бусдын босгосон имийг гэж өөртөө авах гэж ямар муу мухай зүйлийг хийж явж байна. Өнөөдөр хүмүүс энэ бол үнэхээр бузар муу зүйл. Тэгтэл Есүс хэлж байна. Бити санаа зов. Бити ийм бай. Шуудыг харалдаа гэж. Тэг нэг
пастор ярьж ирсэн. Африкт очсон гинэ. Тэр Африкт очсон чинь Африкийн нэг тосгонд очсон. Тэр Африкийн тосгоны хүмүүс нь маш торонхой хэрзээч гэсэн. Ямар ч баяр хөөр. Үнэхээр гонигтай. Ийм байна гинэ. Тэгсэн чинь яг тэр тосгоны захад байгаа нууран дээр тарган шуунууд явж ийн гинэ. Тэгт хүн болохоор үнэхээр ядуу. Гим нүглэр дүүр, бузар муугаар дүүр, хорон муугаар дүүр. Ийм байна. Иесус хэлж байгаа байхгүй. Гэтэл үнэндээ та нар чинь тэр Тэнгэрлэг бурханд эцэгт тэг аав гэж хэлсэн байгааз бид бурханы хөөхтүүд шүү дээ. Бид түүний бүтээл. Бид шуунаас ч илүү бурханд нандин мөртлөө бид ингээд бурханд итгэхгүй яваад байдаг. Түүний үгээр байхгүй. Тураалдаа орсон шуу үтсэн байна уу? Тийм үтсэн байна уу? Турчихсан. Иесус бурхан хэлж байна. Тэнгэрийн шуудыг хар. Бурхан тэднийг тижээд. Тэд нэр тариа тардггүй мөртлөө. Хураадгүй мөртлөө. Сарвчанд хадгалдаггүй мөртлөө. Тэд нар амьдраад идэг. Сайхан амьдраад идэг. Бурхан тэднийг тижээд юм а гэж. Гэтэл та нар тэднээс илүү эрхэм үнцэнтэй, үлэмж илүү үнцэнтэй биш үү гэсэн. Та нараас хэн чин санаа зовсноороо тийм үү? Нас бие ганц мөчөөр нэмж чадахгүй гэсэн байна. Санаа зовсноороо. Тэгээ өмнөх орчуулган дээр хэлсэн байдаг. Та нарын хэн чин санаа зовсноороо өндрөө нэг тоогоор нэмж чадахгүй гэсэн байна. Энд хэлсэн байна уу? Өөрийнхөө өндрийг нэг тоогоор нэмж чадахгүй. За намхан хүн байна. Йоо би намхан яана гэж ичээл ингээл гутраал уулаад тэгээ та өндөр болох уу? 1 см санаа зовсноороо өсөх үү? Эсвэл одоо юу гэдэг? Жохон томхон хамартан хүн санаа зовоол хамардаа бүтэн жил сэтгэл дундуур явсны үр дүнд хамар нь гоё болох уу? Санаа зовсноороо юу хийж чадах юм? Юу ч хийж чадахгүй. Тийм учраас Есүс хэлж байгаа. Санаа зовоод яах юм бэ? Ямар ч ашиггүй шүү дээ. Өөрийгөө л зовоохын нэмэр шүү дээ. Амен. Та нар юунд хувцсунаас санаа зовно вэ гинэ? За одоо орчин цагт бол залуучууд хувцснорт бол үнэхээр санаа зовж байгаа тийм. Сайхан хувцс байхгүй, ээж аваа олигтой хувцас аваад өгч чадахгүй, өөрөө бас олигтой орлого байхгүй. Гэхдээ яагаад орлого байхгүй? Ажилгүй. Ажиллах өөрөө хүсэлгүй. Ажил хийсэл ажил солио яваад байдаг. Ажил хийсэн ч гэсэндээ ажлаасаа хулгайлаад байгаа юм чинь дарга чинь та нарыг хөөхөөс явах. Эсвэл олигтой сайхан ажлаа сайн хийж чадахгүй юм чинь дарга чинь та нарт өөр илүү хариуцлагатай хүнд илүү сайн ажлыг хүчиж байгаа. Тэгээ өөрөөсөө бид нар итгэмжгүй мөртөө маш өндөр цалин өсөд байдаг. Өөрөөсөө тэр өндөр цалинд хангалттай тэр ажлыг хийж өгч чаддгүй мөртөө бид нар зүгээр илүү өсдөг. Тэгэл илүү сайхан тансаг хувцас мөрөөдөл брендийн юм яриад ингээл явж байдаг. Санаа зовол. Зарим эмэгтэйчүүд тэгж ийн гэсэн. Дэлгүүр орё. Мөнгө байхгүй яах юм гэсэн чинь. Үгүй зүгээр л харъя л та. Нүдээ баясгая гэж. Тэгээ сайхан хувцаараа л санаа алдаад яваад байна. Ямар гоё өмсөж үзээ явах гэж байгаа юм шиг өмсөж. Барга өмсөтөө ч ихтэй аваа гармаар санагдаа л даа. Тэгэл зарим нь тэгээ хулгайлаа гардыг билээ шүү дээ. Сайхан хөлтөд хулгай идсэн л явж идэв билээ. Камерт өртсөн одоо. Тэгэд энэ санаа зовлтоос болж хүмүүс хулгай хийдэг, худлаа ярьдаг, бие үнэлдэг, тэг хамгийн бузар зам руу ингээ явчихдаг. Тэгтэл хамгийн гол нь энэ бие чинь чухал шүү дээ. Зүгээр биен дээрээ нэг сайхан хувцас тогхын тулд энэ бие энэ завхарлаар буцарлаж энэ бие сэтгэлээ ингэж ёрын муугаар бузар муугаар дүүрэх ямар хэрэг байна. Тэгээд талын сараан цэцэгтэй хэрхэн ургаж байгааг ажиглаач гинэ. Тэд зүдэж зүтгэдэггүй гинэ. Ээрмэл чийдэггүй гэж байна. Өөрийгөө ингээл гоё болох гол ингээл уцсан ирж байгаа цэцэг харсан уу ингээл айгүй гоё өнгө болох гол ингээл нөгөө дэлбэгээ ингээл будаал ингээд тий урах гэж зүдэрдэггүй үстэй тий айгүй гоё урах гал айгүй тийм ингээл дүлж байгаа цэцэг харсан уу гал ингээл тий дэлбэгээ гаргах гал зүгээр л ургаж яадаг үстэй. Бурхан тэднийг ингээл гоёцсон. Зүгээр л өнөөдөр ургаад маргаас цууханд гаргацсан
шатаагдах тэр өвсийг цэцгийг тийм гоёор бурхан бүтээж санаа тавьсан байхад. Тэ харж ийн 29 дээр. Гэвч би танарт хэлээ. Соломон хаан сүр жавхлантай байхдаа тэр тийм агуу баян хаан байхдаа эдгээр цэцэг шиг тийм гоё эдгээр цэцгсийн аль нэгтээ дүүцхээр тийм тансаг гоё хувц өмсөж байгаагүй гэж. Цэцгэс өнөөдөр амьд байгаад маргаас 100 хаягдах хээрийн өвсийг бурхан ийхүү гойдог бол тэг тусмаа та нарыг үлэм жилөө хувцлахгүй гэж юу өчүүхэн итгэлтнүүдээ гэсэн байгаа байхгүй юу. Хэрвээ шуудыг тижээж байгаа бол цэцгсийг ийм гоёор үтээсэн бол таныг хувцлахгүй гэж юу гэж асууж юм л да. Хувцлахгүй гэж юу та нар юу гэж бодож байна? Айгу хотлоо амдаа бол хувцлна. Дотроо бол итгээгүй явж байгаа айгу. Дотроо эргэлзээл гайхаал. Тэгээ Есүс тийм хүмүүст хэлж байгаа. Өчүүхээ итгэлтнүүд гэж хэлж байна. Өчүүхээ итгэлт. Тэгэхээр бид нар яагаад санаа зовоод байд юм бэ? Яагаад бурханд найдаж чаддаг? Өчүүхээ итгэлтэй хүмүүс. Бидний итгэл үнэхээр итгэж чадахгүй байна гэсэн. За 31 дээр хэлсэн байна. Тиймээс юу идэх вэ? Юу уух вүлээ? Эсвэл юу өмсөх вүлээ гэж санаа бүү зов гинэ. Дахиад Есүс хэлж байна. Санаа битээ зовооч. Тэгэхээр бид нар бол энийг зөндөө уншдаг. Гэтэ ойлгодог байхгүй. Би бас ойлгохгүйсэн. Гэхдээ яагаад санаа битээ зов гэдэг. Энд чинь хувц хэрэгтэй л байгаа штэ гэл ингээл бодоол. Библи санаа битээ зов гэж. Харийнхан гэсэн байна. Харийнхан. Харийнхан гэдэг нь бурханд итгэдэггүй хүмүүсийг л хэлж байгаа юм л да. Бурханд итгэдэг хүмүүсийг бурхан миний хүмүүс гэдэг. Миний хүмүүс. Амен. Харин түүнийг итгэдэггүй, түүнийг үгүйсгдэг, түүний үгээр байдгүй хүмүүсийг баг харь гаргийнх нь ихлэ холгоо байгаас харийнхан. Тэ. Харь үндэстэн. Харийнхан энэ бүх зүйлийг чармаа хайдаг үлээ гэж. Тийм итгэдэггүй хүмүүс л энэ бүхнийг чармаа хайдаг шүү дээ. Идэж уух өмсөх зүрхийнхаа төлөө. Өглөө өдөргүй зүтгэл худлаа ярьсан ч хулгай хийсэн ч хамаагүй өстой яаж хийж байгаа л мөнгөтэй болох. Мөнгөтэй болох. Тэгээ Солонгост би нэг ахта таарж исэн. Нэг чуулган дээр очиод номлох үед Монголоос очсон байсан. Илгэний хор давтартаа болцсон ах. Тэгээ бид нар тэр ахын төлөө залбирч өгч явах үед тэр ах тэгж ярьж исэн байхгүй. Зах зээл ихэлснээс хойш би 8-нд явсан их нэртэйг. Би өстө үнэхээр өдөр шөнөгүй явж исэн. Хоолтой хоолгүй, нойртой нойргүй би зээл аваад би гэр бүлээ тижээхийн тулд өр хүүхдэд тижээхийн тулд өөрсдийгөө боловсруулахын тулд өр хүүхдүүдээ сайн бизнес ажил сургууль төрөхийн тулд би үнэхээр зориулсан. Тэгээд би мөнгө цуглуулсан. За одоо сайхан амьдрий даа гэсэн чинь би хор тавтартаа болчихлоо. Би одоо ингэж зовсон бүх мөнгөө би энэ хор тавдрын эмчилгээнд би цацчих. Би үүний төлөө амьдрсан юм уу гэж уйлж байгаа. Миний энэ зүтрэл, энэ зовлон, энэ бүхнийг одоо үр жимсийг одоо би идэж хэрэглэе даа гэсэн чинь би ингээд явж яана гэж байгаа. Мөнгөний төлөө заримдаа хүмүүс хоолтой хоолгүй, нойртой нойргүй, санаа зовон, шаналн, болсон болоогүй юм идэж уугаад ингээд мөнгөний төлөө амь тавин явдаг. Тэгээд энэ бие алдаг. Тэгээ Есүс хэлж байгаа. Би чинь над хоолноос чи илүү биш үү? Олон хүмүүс мөнгө бодож, зовж, уйлж, гутарч сэтгэл санаагаа байхгүй болгодог. Тэгээ эцэст нь энэ бие нь өвчлөөд өгөх цаг тэр сайхан тансаг хувцас нөмөрсний ач тус нь юу юм бэ? Тийм биз дээ яах вэ? Тийм учраас бид нэр эхлээд юун чухал вэ гэдгийг Библи бидэнд зааж байгаа. Бити санаа зовоо. Бурхан итгээ. Бурхан та нарыг хоололдсон шүү гэдгийг. Хувцлын шүү гэдгийг. Гэтэ энийг та нар зөв ойлгоорой. Юу ч хийхгүй гэсэн үг биш л дээ. Зөвхөн эзэнд итгэл гэж хэлж байгаа байхгүй. Эзэнд итгэж амьдр. Амен. Юу ч хийсэн, ямар ч ажил, бизнес, хөдөлмөр хийсэн бурхандаа итгэж, найдаж, амар тайван байж, элдв зүйл бити санаа зовоо. Бага зүйлдээ сэтгэл хангалуун байж, баярлаж, хөөрч. Амен. Өөртөө цаг гаргаж. Тэг эзэн эхлээд юун санаа тавихыг хэлсэн байна. 33 дээр. Матай 6-гийн 33. За Матай 6-гийн 33 гэхгүй. За оргил өрөөгдөх болтугай. За гагцгүй эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг л хай. Эхлээд хоол унд хувцас унаар юу идэж уух вэ гэж бишээ. Эхлээд Бурхны хаанчлалыг, түүний зөвхт байдлыг хай. Тэгвэл юу гэж байна? Энэ бүхнийг та нарт яана гинөө? Нэмж өгнө. Нэмж өгнө гэж хэлэхгүй. Амен. Яавал нэмж өгөх юм? Энэ бүхэн гэдэг чинь юу хэлж байгаа вэ?
Идэж явах хүмсэх зүг шүү дээ. Хоол унчууд би нэмж өг. Эзэн та нарыг тижээж өгнө. Харин бидний эхлээд санаа тавих ёстой зүйл юу вэ? Эхлээд Бурхны хаанчлалыг л хай. Бурхны зөвхт байдлыг л хай. Юу нь зөв бэ? Бурханд юу таалагдах юм? Тийм. Энэ Бурхны үг сургаалаар амьдрахыг эхлээд бод. Амен. Бурхан бүх завхаар гэж Бурхан өөрийн зөвхт байдлын үгийг хэлсэн бол битгий завхаар ах тусаа. Худал бүх гэрчил, хулгай бүхий, эцэг гэхэ хүндэл гэсэн бол эхлээд энийг л энэ сургаалыг даг. Бурхан өргөл 11-ийг миний өргөнд авчир гэсэн бол та ямар ч хүнд нөхцөл байдалд байсан гэсэн орлогогүй байх үед чинь ч гэсэндээ ямар нэгэн ивэл өрөөл орж ирсэн бол 11-ийг өргөлийн өгч эзэнд. Тэгэд эзэн минь ээ би таны зөвхт ба хаанчлалыг л хай. Таны үгэнд, таны зөвхтийн үгэнд энийг л хийх гэсэн учраас би хийх ёстойгоо юм хийж гэн. Харин эзэн минь та намайг өрөөгөөч. Амен. Тэгэд эзэн хангах болно гэдэг хэлж байгаа. Тэгээ би эзний энэ үгийг хэрэгжүүлж чадах чадваргүй нялх итгэгч байхдаа эхлээд энэ бүх зүйлийг ойлгодог байсан. Матай 6-гийн 33-ыг уншдаг, чэйжилсэн. Тэгвэл би хэрэгжүүлдэггүй учраас юунд ч битгий санаа зов гэдэг үгийг би ойлгодог байсан. Харин би тэр пижакийг тарьснаар хурааж авснаар одоо би хэрэгжүүлээд ойлгож байгаа байхгүй. Яагаад Бурхан бүх санаа зов гэснийг би одоо ойлгож байгаа. Илтгэн ойлгохгүй яваа гэж бодсон. Битгий санаа зов. Би нэмж өгнө. Гэтэл ямар ч олон сараар би тэрсэлж явсан юм тий. Итгэлгүй хандаж. 11-ийг өргөлөөхгүй. Харамлаж ингэж явсан юм тий. Хармыг тариул хүн армыг л хураана гэсэн байгаа шүү дээ. Бүгдээрээ 2 дугаар Коринт 9:6-ыг хамтдаа харцгаая. 2 дугаар Коринт 9:6. За хамтдаа харъя. Тэгэхээр ийм байна. За өөртөө хэлээрэй. Тэгэхээр ийм байна. Харам таригч нь юу гэнэ? Хармыг л хураана. Харин өгөөмөр таригч нь юу гэж байна? Өгөөмрөөр хураана. Өгөөмрөөр хураана. Өгөөмрөөр. Та нар өгөөмрөөр хураахыг хүсэж байгаа биз дээ. За тэгвэл ариун их ургац хураахыг хүссэн хүн яах ёстой? Үрээ ахиухан шиг суулгаад өгөх хэрэгтэй байхгүй юу? Та нар ганцхан ширхэг төмөс тарьчихад намар талбай дөрөн ургац хураана гэж байгаа бол гажигтай байхаа. Хармыг тариул хармыг л хураана. Тэм учраас та үнэхээр талбай дөрөн ургац хураахыг л өсвөл Библи хэлж байгаа. Сүнсний зарчим өгөөмрийг л чи тариад өгөөмрийг хураа шүү дээ. Хүн юу тарьснаа хурааж авна. Амен. 13 өгдөг байсан ундрах золоо хоёр маань амьдралынхаа хамгийн ажилгүй гачигдaltaа тэр үедээ үнэхээр өгөөмөр хормыг хийсэн шүү дээ. Амен. Тэгээ үүнийг хэрэгжүүлээд ухаарсны дараа хүн чөлөөлөгддөг байхгүй. Библи юу гэдэг вэ? Үнэн та нарыг чөлөөлнө. Та нар үннийг ойлгол үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлсэн. Үнэн нь юу вэ? Бурхны үг шүү дээ. Есүс Бурханд таны үг бол үнэн юм а гэж хэлсэн. Энэ үнэн ойлго. Энэ үнэнг хүлээж ав. Энэ үннийг Бурхны үнэн үгийг зүгээр хийгээд үз хэрэгжүүлээд тэгээд та өрөөгдөх болно. Халелуя. За дэрэгт хүндээ хэлцгээе. Хармыг тариул хармыг хураа шүү. За ийм бас яг хөө ийм үгийг хэлээд яг хөө зүгээр ингээ хэлчихье те. Өгөөмрийг тариад өгөөмрийг хураагаараа гэж хэлчихье те. Тэгээ та нар тарихаас нааш ойлгохгүй. Яагаад бүх санаа зов гэснийг. Би энийг ойлгосны дараа эртхэн энийг ойлгохгүй яваа. Нөгөө талаасаа би эрхчлөөнд гарсан. Юунд ч бүх санаа зов гэдгийг ойлгоод яг энийг хэрэгжүүлээ ойлгосны дараа санаа зовхоо байлцсан. Тагд юм биш үү? Намайг амар чөлөөсөн шүү дээ. Одоо юу идэх үү, юу уух уу гэдэг бас зовнил байгаа шүү дээ. Залууч хүн байсан. Тэгээ тэр намайг айгүй их чөлөөлсөн. Тэгээ би санаа зовхоо байлцсан. Тэгээд яасан бэ гэхээр тарьдаг болсон. Тэгээ нэг өдөр би дарханд пасторлаж байх үед манай цуглааны нэг залуу орж ирсэн. Ядуухан залуу орж ирсэн. Тэгээ манай гэрт орж ирэх үед нөгөө улан салчихсан.
Ингээ өргөхөд ингээ уул нь ингээ ундаг. Тэгээд шап гэж ороод ирсэн өөрхий. Та нар тийм гуталтай явж үзсэн үү? Үзсэн биз дээ. Би бол үзчихэл байсан хөөхтэй хата. Гутлын уул салчихсан. Ингэж явдаг. Нөө уул нь ингээ хөлөө өргөхлөөр ангаачдаг. Тэгээд нөгөө ингэж жоохон савж буцаж нааж гიშхгүй бол ингээд уул ингээд нуглаад үсгээд орчихдаг. Тэгээ улам том ангарахаа болчих гээд ингэж явдаг. Тэгээ өөрхий ороод ирлээ өөрхий. Тэгээ дээр үед бол нэрээ тийм байсан шүү. 90-ад оноос өмнө 80-ад оны үед 90-ад оны дундуур. Одоо бол яг харьцангуй бас хүмүүсийн бидний хувьд бол хямдхан янз бүрийн гутлнууд их орж ирж байгаа учраас нэг гутлан салууд янзлуулчих чинь гайгүй гутал авчиж чинь. Тэгээд өвөл болж исэн. Хүүтэрж исэн учраас тэр залууг хараад өрөвдсөн өөрхий. Гутлнаа улан салчихсан, хөлөндөө арчихсан байгааг хараад удахгүй цас оруул яана гэж бодсон. Би бол 100-ны гуталтай байсан. Тэгээд өвөлд өгчээсэн учраас өөртөө нэг герман гутал 15,000-аар. Тэр үед бас 15,000-аар хямдарсан бараанаас би шинэ гутал л да. Герман гутал би авчихсан. Тэгээд тэр үед ч гэсэн 15,000 бас мөнгө байсан шүү одоогод бас. Тэгээд би яг шинэ гутал аваад үүдэн тавьчихсан. Өвөл болж байна. Энийг өмсөндөө. Гэж бодож ирсэн чинь тэр залуу тэгээ ороод ирэх үед би яг нөө зүрх ингээд тэрийг хараад өрөвдсөн байхгүй өөрхий. Энэ залуудаа өөр өмсөх юу ч байхгүй шүү. Тэгээ тэр үед би нөгөө гутлаа өгмөр санагцсан. Ягаад тэгэхээр би ойлгоцсон байсан. Нөгөө бижэк тариад бижэкнуудыг хурааж авсан учраас надад одоо тэр гутлыг өгөх тийм ээ. Би өөрөө яана гэсэн бодлогоогүй. Ягаад тэгэхээр бурхан намайг хангана штэ. Би юу тэрснэл хурааж авах юм чинь. Тийм ээ. Би энэ өгчий. Тэгээ би тэр залууд гутлаа өглөө. Сошин авсан гутлаа өгсөн. Тэгээ өөрөө би 100-ны гуталтай. Гэтэ би өвөлд өгчээсэн. Гэтэ би ардаа цаа эзэн та намайг хангаарай. Би тарьж байгаа шүү. Амен. Тэгсэн чинь маргааш нэлүү нөгөөдөр нь тэр 7 хоногт л ямарч байсан. Санаандгүй нэг хүнтэй миний эхнэр таарад юм яриас ойдсан чинь нөгөө хүн манай эхнэр гарт нь $100 хатгуулаа явцсан байгаа юм чинь. Тэр үеийн $100 бас амар их мөнгө. Тэгээ манай багийн над гэсэн манай нараа гутлаа аваарай. Би гутлаа тарьсныг мэдчихэж байгаа юм чинь. Тэгээ би $100-оор гутлаа авсан юм да. 15,000 төгрөгийн гутал тариад би $100 гутлаа авч өмссөн юм да. Амен. Тэгээ өгөөмрийг тариулах хүн өгөөмрийг хураадаг. Би үнэхээр их тарьсан. Би тэрнээс хойш бижэк хурааснаас хойш би маш их бижэкнүүдийг хураасан, маш их бижэкнүүдийг хүмүүс тарааж өгсөн. Бараг 100-200 бижэкийг би өгсөн шүү. Хөөстэй. Надаар маш их бижэк тамьчихсан. За, цагийг бол би өстой их тарьсан да. 20-30-аас илүү цаг тарьсан бах уу. Тоогоо алдсан. Өгчдөг. Тэгэж би нэг тийм юмд тийм дуртай биш л дээ. Тариад идэг. Гэхдээ би өгтөө за яг эзэн нэг өөрийн гэсэн гоё цагийг өгөөрэй гэж тариадсан. Тэгээ намайг цаг өгдгийг манайхан мэддэг учраас миний төрсөн өдрөөр манай хэд нэг Япон Seiko цаг худалдаж явлаа. Мөнгө нийлүүлж ягаад. Шин бас үнэтэй цаг. Тэгээ пастраа маяг зүгээрээ цаггүй явд. Гэхдээ бити хүнд өгчөөрөө гэсэн. Бүр сануулсан л да албан ёсоор. Ягаад гэвэл би өгчдөг учраас мэдж байгаа. Заал гэсэн. Өгөхгүй байх л гэж бодсон л да. Тэгсэн чинь нөгөө Оросоос нөгөө Библийн сургуульд сурж явах үеийн нөгөө өргөдөг сүмийнх нь ирлээ нэг өдөр Монголд. Хараваас өөр хайр хүрээ болдог. Баярлуулмаар санагдаад идэг. Бага ганц өнгөтэй зүйл байна цаг байдаг. Тайлал өгчлөө. Господь благослови тебя гэл нөгөө угтагчийн ахлагчид өгчлөө. Бөөм баяр. Япон цаг зүтсэн юм ста нэр. Бөөм баяр болж байгаа юм чинь. Тэгээ бугуу хоосон болцсон. Яах юм? Төслөдрөг утсан дээр цаг байгаа шүү дээ. Гэхдээ тэгэл гудамжинд гараад хүмүүсээс цаг асуучдаг үстэй цаггүй байх. Хэдэн цаг болж байна. Хэлээд өгнө шүү дээ. Гэтэ би дотроо үзсэн. Над нэг өөрийн гэсэн цаг ирэх болтугай гээл. Тэгсэн чинь сая надад нэг хүн цаг өглөө. Тэр цаг байна бас. Хүнд юм, шивцаарч цаг юм. Зүгээр явж ямар үнтэйг би мэдэхгүй сонирхсон ч. Зүгээр л явж ирсэн. Тэгсэн чинь нэг цагт тухтай пастор маань найз маань нөгөө цагийг энэ цаг вэ шүү.
Нийт рүү ороод нэрийг хийгээд гаргаад ирсэн чинь хэдэн төгрөгийн долларын цаг байсан гэж 15,000 долларын цаг байна. Шууд тайлсан. За энэ үнийг сонссон чинь санаач зовсон. За төсөө байж. Тэгээ би тэр цагийг зүгээч яах юм бэлээ. Зүгээр нэг мөрүсээр сольч тийм үү гэж бодоод байгаа шүү дээ. Өдөр тутам хэрэглээд нэг ажил хөөцөлдөө явахад тэрэн дээр үстэй бензин эмнэлэлттэй. Тэр цаг тэгээд энэ бугунд байлаа гэж яах вэ? Тэгээ эзэн үнэхээр хангадаг шүү. Би энэ үгээр амьдрсан учраас та нарт ярьж байгаа. Тэс би зүүдээ яриаггүй шүү. Би мөрөөдлөө яриаггүй. Амен. Тэгээ үнийг та нар хэрэгжүүлээл мэднэ. Золоогийн гэрчлэл түгээр амьдрсан учраас. Та нар Библийн бурхныг мэдж байгаа бол энэ үнэн шүү. Түрүүн золоо маань ярьсан. Тэр бэлбсэн эмэгтэй тэр талхан дуусаагүй, тосон дуусаагүй шүү дээ. Үлсэгдэнгийн жил арилтал тэр дуусаагүй. Атахан гурил тэр гурилыг зураад гамбра талхаа хайраад идэх ганцхан удаагийн ганцхан орой идээд дуусах тийм талх байсан. Тэр эмэгтэй бурхны хүнд хэлэхдээ эзэн минь ээ би өнөөдөр орой гэртээ очиод энэ үлдсэн гурилаараа талх хийж идээ тэгээд хүү бит хоёр өөхөх бах та гэж хэлсэн. Өсөглөн болцсон байсан. Тэгээд хамгийн сүүлчийн талхаа хийх гурил нь байсан. Тэгсэн чинь бурхны хүн хэлж байгаа. Наадхаараа над талх хийгээд ирэхлээд. Ёстой солиор гэж хэлмээр байгаа юм шүү дээ. Юу солиороод байгаа юм чи? Бурхны хүн яалаа. Над эхлээд ихэд ирэх гэж байгаа. Харахад бол амар тий. Хоо хийжсэн шүү дээ. Ямар балиар пастор вэ? Тэгээд тэр пастор хэлж байгаа шүү дээ тэр бурхны хүн. Юу гэвэл эзэн өсөглөн дуустал танаа гэрт байгаа энэ урилчин дуусахгүй тосчин шавхагдахгүй гэж надад хэлсэн юм аа. Ясто солиор горд гэдэг тий. Ясто нэрээ өөрөө үлдсэн явж байгаа энэ миний хүүтэйг хавааж идэх юм бэ авах гэж байна. За та нар боддоо. Та нар өөр дээрээ боддоо. Яах вэ? Өсөглөн болцсон. Хүмүүс өлсөж өгч байна. Тэгээ та ганц хүүтэй. Тэгээд сүүлчийн олоо зогоох урилчин байна талхаа игээд идэг. Тэгээд хэлж байгаа шүү дээ. Энийг идээд хүү бит хоёр турж өгөх хаа гэж. Та боддоо. 3 жил 6 сар тэр нутаг дэвсгэрд бүр тусал бороо байтугай тусал шүүдэр буугаагүй та нар боддоо. Бүр шүүдэр чийг буугаагүй. Бүр байхгүй болсон. Бүх гол горхин ширхчихсэн. Асрыг өлсөглөн болцсон тэр үе байсан. Тэгээд дахиад энэ өлсөглөн хэдэн жил үргэлжлэх юм битггүй. Ийм л үед сүүлчийн ганц гурилаараа талах игээд надад аваад ир гэж байгаа байхгүй. Яста нэрээ зэвүү хөргсөн үг байгааз. Тэгэхэд тэр эмэгтэй бурханд итгэсэн баг. Хүүхдээ харуул тэндэл хийгээд өгмөр шүү дээ. Тэгтээ тэр эмэгтэй гэртээ очиод талхаа бариад сүүлчийн хүүтэйгээ итгэжсэн тэр гурлаа зураад бурхны хүнд авчиад өгсөн. Өлсөглөн дуустал тэр нь байсан гэж байгаа байхгүй. Амар. Гайхамшигтай гэж хэлэх. Бурхан ийм агуу. Бидний бурхан ингэж хангадаг байхгүй. Бурхан биднийг тэжээдэг бурхан байхгүй. Илия тэр өлсөглөнгийн тэр жилүүдэд яасан бэ гэж хэрэг Илияд домптой ус талах мах авчирж өгдөг байсан гэж бодоо. Нөгөө хар хэрэг чинь ёстой сонирн байгааз. Бурхан хэрээнүүдэд тушаагаад Илияг хооллоод ирсэн. Дараа нь бэлгэвсэн эмэгтэй тушаасан. Тэгээ бэлгэвсэн эмэгтэй хамгийн сүүлчийн эмийг авчруулж Бурханы хүнийг хоолсон. Тэгсэн чинь өрөөгдсөн. Бурхан гайхамшигтай. Би танаас Бурханд итгэе. Эзний үгээр амьдраа. Бүү санаа зов. Гол нь та нарын санаа зовх зүйл чи юу гэж би Бурханы өмнө л зөв шударга амьдарч байна уу? Өнөөдөр миний амьдралд гим бузар муу нүгэл байна уу? Үнэхээр миний дотор энэ хорсон атаархал, хувээжсэн байдал ховж гүтгэлэг байна уу? Энэ чинь л Бурханд ихшдэг зүйл байна. Энийг л зайлуул зөвхт хаанчлалыг эхлээд. Амен. Тэ Бурхан өөрийнхөө хүүхдүүдийг өрөөх болно ах дүүс минь. Халелуя.
Энэ л хамгийн чухал. Эзний өмнө зөвхт ба хаанчлалыг хайх. Үнэхээр чухал шүү ах төсөө. Тэгээ би та нарт маш олон гэрчлэлүүдийг ярина. Гэхдээ бас зөндөог би та нарт ярьсан дөө, тий? Та нар бол зарим нь мэднэ. Би ялангуяа би Европ сая ингээ очихгүй юу? Очоод ингээд номлолоо яриад гэрчлэлээ ярьсан чинь хүмүүс зарим нь тэр сууж байгаа хүмүүс яг эхэлж яхад тэр гэж баг хэлж ийлээ шүү дээ. Таны бүх гэрчлэлүүдийг мэднэ гэсэн баг миний гэрчлэлийг надад ярьж суугаад байгаа юм чи. Амен. Гайхамшигт. Тэгээ хамгийн гол нь энэ үгийг сонсоод, энэ гэрчлэлийг сонсоод хүлээж аваад түүгээр амьдрч байгаа хүмүүс үнэхээр өөрсдөө гайхамшигтай гэрчлэлтэй болдог. Тэг хүн болгоны итгэлийн хэмжээ гэхдээ өөр шүү. Шинэ итгэгч хүний хувьд итгэлийн хэмжээ 10 жил, 20 жил эзний үгээр явсан хүний итгэлийн хэмжээний хажууд мэдээж бага байгаа. Олон зүйл тэрний хувьд мэдэхгүй, шийдэж чадахгүй, ойлгохгүй байгаа зүйл байдаг. Гэтэ битгий санаа зов. Би ч гэсэндээ маш олон зүйлийг би ойлгохгүйсэн. Харин эзний үгийг хэрэгжүүлээд үнэн юм байна гэдгийг мэдсэн. Та хэрэгжүүлтлээ та бурхны үгийг мэдэж чадахгүй, ойлгож чадахгүй. Энэ хэр үнэн болохыг. Хамгийн гол нь хүн хэрэгжүүлээд үйлдэж өрөөгддөг юм шүү гэдгийг би та нарт хэлмээр байгаа. Амен. Тэгээ Яаков номны 1-р бүлгийн 22-оос бүгдээр хамтдаа харъя. Эзний үгэнд бид нар яаж хандах ёстой вэ гэдэг. Яаков 1-ийн 22-оос. Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчд биш. Үгийг хэрэгжүүлэгчд байг гинэ. Бурхны хүсэл бол үгийг хэрэгжүүлэгчд болохыг чинь хүсдэг. Хэрэгжүүлэгчд байг гинэ бурхан. Эзний үг. Зүгээр сонсоод өнгөрдөг биш. Өнөөдөр энэ дотор сууж байгаа олон хүмүүс. Олон хүн сонсож байгаа биз? Өнөөдөр. Тэгвэл энэ олон хүмүүс дотор яг энэ үгийг өнөөдрийн энэ жишээлбэл ярьсан үгийг сонсоод зүрх сэтгэлдээ шийдвэр гаргаад хэрэгжүүлье гэж хүлээж авах хүн байгаа. Гэхдээ та нарын зарим нь зүгээр сонсоод өнгөрөх хүн байгаа. Харин бурхан юу гэдэг вэ гэхээр сонсоод өнгөрдөг хүн битээ болоорой. Үгийг сонссон бол хэрэгжүүлэгч болоорой, сонссон үг. Бурхан үнийг хүсдэг. Тэгээд цаашаага бүгдээр харах юм бол энд ингэж хэлсэн байна. Учир нь сонсоод эсвүүлдэг чинь төрлөх царайгаа толинд харж байгаа бөгөөд тэрээр өөрийгөө хараад эргэхдээ ямар байснаа тэр даруйд мартдаг хүнтэй адилхан юм гинэ. За эмэгтэйчүүд энийг сайн ойлгож магадгүй. Бид нар толддог тийм үү? Нүрээ засах гэж тийм ээ? Толдоод байгаа шүү дээ. За бодог урсчихжээ. Ингээ урсчих. Цул хөө болцсон ба шүү дээ. Өс маань өрвич байхгүй. За энийг янзлий да гэд эргэнгуудаа ямар байснаа мартаад тэр чигтээ дэлбэрцэн хэвээрээ гудамжинд алхаж байгаа хүнтэй адилхан байхгүй. Бурхны үгийг сонсоод хэрэгжүүлдэг хүнийг яг ингэж зөрсөн байгаа. Өнөөдөр чуулган дотор хүмүүс яг тэгдэг те сургаал сонсоход яг надад хэлээд байна. Ёстой үнэн үг хэллээ. Халелуя, амен галээ ёстой нэр уулаад инээгээд баярлал хүлээж авангуудаа цуглааны хаалгаар гарахтаа мартдаг. Заримдаа би цуглааны хаалган дээр хүнтэй таарад за өнөөдөр үгийн цагаар юу ойлгох гэхээр нөгөө юу ч байхгүй болцсон байдаг. Энэ сургаалаар баг уулаа суужсэн хүн шүү дээ. Ингээл инээдсэн зарим нь. Яг энэ үүдэн дээр тараа явж яхад нь асуухлаар алга болцсон байдаг байхгүй. Яг толин тараал яг марч байгаа үнтэй адилхан. Яг тийм болчихдээ. Тийм байдалд орж үзсэн үү? Саяхан бас би нэг цуглааныхаа залуутай. За сая цуглаанаас юу ойлгох гэсэн чинь. Хулгайлагч яваастраа гэдэг. Үннээ хэлсэлдэ тэр харин хулгайлагч яваастраа гэсэн. Тийм учраас бид бичдэг байхгүй. Бичдэг юмтай ирсэн хүмүүс юм өргөдөө бал цаасаа үгийг дээш өрг. За. Бас байна. Амен. Зарим нь бүр сэргэлээр утсан дээр бич авцсан зүгээр утсан дээр бичсэн. Бичиж яв. Бал цааснаар. Амен. Уцаа хийчих юм бол хамаг юм чин дуусаа. Яг давхар уцаараа сонсмоор байвал дэвтрээрээ бичиж уцаараа бас бичих тэгвэл илүү ухаалаг баг. Тэ урт ухаанаас богино харандаа дээд гэсэн үг үү те. Тэ аль ардын үгийг мэдэхгүй. Гэхдээ их л амьдрал үтсэн, зовлон үтсэн юм ухаарсан хүн байна л да. Мартах үед богино харандаа ч тань тусуулдаг бичсэн зүйл чинь. Амен. Тэг эргээгээ тас эргээдэг. За үгийг хэрэгжүүлэгчд бол сонсоод мартдаг хүн битий бол 25 дээр ингэж хэлсэн байна. Харин мартамхай сонсогч бус. За өөртөө хэлцгээе. Харин мартамхай сонсогч бус. Хэрэгжүүлэгч байж эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үзэн
Түүгээр байдаг нь үйлс дотроо өрөөгдөн гинэ. За, үйлс дотроо өрөөгдөн. За, дэрэгдэхүндээ хэлдэ үйлс дотроо өрөөгдөн шүү. За, яавал өрөөгдөн гэнэ үү? Та нар өрөөгдөхийг хүсэж байна уу? За, тэгвэл яавал өрөөгдөн гэсэн чинь үйлс дотроо өрөөгдөн гинэ. Та үйлдээд өөрөөр хэлбэл энэ үгийг хэрэгжүүлж байхдаа хэрэгжүүлснийхаа дараа өрөөгддөг. Харин та нар энэ үгийг хэрэгжүүлэхдээ та ойлгохгүй. Сонсоод өнгөрнө. Худлаад ийм гэж хаана байсан ингээл өнгөрөөд. Харин энэ үгийг сонсоод хэрэгжүүлээд үзье. Тийм ээ? Би ингэж хүүж яхаар үзье л та хэрэгжүүлээд үзье. Тариад үзье гэдэг шиг. Хийж үзээд өөлөөс дотроо өрөөгддөг юм аа. Тэгээ Бурхны үгийг юу гэсэн бэ? Эрхчлөөний хууль гэж хэлсэн. Таныг эрхчлөөнд гаргах хууль. Та энэ үгийг хэрэгжүүлвэл бүх хүлээснүүдээс альва хүлээснүүдээс та чөлөөлнө. Би нөгөө юу идэж уух вэ гэсэн тэр дарамтнаас би Бурхны үгийг хэрэгжүүлээд би өгөөд Бурхан хангадсан байх гэдгийг ойлгоод миний дотор айгүй тийм амар тайв ирсэн. Эртхэн ойлгохгүй яава. Үнэхээр тахтын биш тэ гэх үед дараа нь юу идэж уух одоо яана гэдэг тийм зөвл алга болчихсон. Юу идэж уух вэ? Яг чөлөөлөгд юм бэл. Намайг чөлөөлдөг үг юм бэл энэ үг чинь. Амен. Энэ төгс хууль гэж хэлсэн. Эргэлзэх хэрэггүй. Төгс хууль. Амен. Бурхны үг бол. Үүнийг няхуур үзээд би хэрэгжүүлж гинэ. Би яах вэ? Хэрэгжүүлэхгүй ямар асуудал байна? Хэрэгжүүлэхгүй ямар үгнүүдийг би дагахгүй байна? Дагж байгаа юу байна? Няхуур үзээд. Тэгээ хэрэгжүүлэхгүй зүйл амьдралдаа ингээд дагаж эхлэх үед. Жишээлбэл би хайрлаж чадчихна. Бурхан хайрл гэсэн байна. Тэгэхээр энэ эрхчлөөний хууль. Энэ бол төгс хууль. Тийм учраас би хайрлаж чадахгүй зүйл юу вэ? За энэ энийг би бол хайрлаад байна. Энийг бол хайрлаж чадахгүй байна. Дайснаа хайрл гэсэн. Яриа л. За тэгтээ Бурхны үгийг би хайрл. Одоо үгийг би дагуу би дайснаа хайрлаж сурнаа. Үзэн яддаг хүнийг өрөөгнэ. Сайныг үлдгэнэ. За энийг ч би ястаж чадахгүй байгаа. Няхуур үзээд энийг хэрэгжүүлнэ. Тэгээ хэн нэгэн таныг муу хэлэх үед тэр хүнд өлсөж явахт нь туслаад, цангаж явахт нь аюу гис өгөөд, даарч явахт нь, нүцгэрч явахт нь илүү зүйлийг хуваалцах үед та энийг хийснийхаа дараа өрөөгдөн. Амен. Нэг Карл Густав гэж нэг пастор ярьж ирсэн. Хөршинцтэй аймаар ядаргаатай гинэ. Баян ингээл орж гарахт нь хараал ингээл шоолоол, илэглээл тэ ядаргаатай. Гэртээ магтан дуулж барихлаар ингээл хаан маань цохиал, хаалга маалга цохиал, болмол гээл дарамтлаа. Ёстой түүхтэй гинэ. Тэгээ манер толгоон шүдэн өвдөж явсан гинэ. Яах вэ нэг гэл. Тэгээ яг нэг өдөр дайснаа хайрал те хавчигч хүмүүсийг өрөө сайныг үлд. Тэгээ нэг өдөр гэрт нь амар гахангуй орж ирсэн гэдэг. Үнэн тарган сайхан. Тэгсэн чинь гинт хөрштөө өгмөр санагцсан. Энийг ер нь хөрштөө өгч. Тэгээд яат хавчигч хүмүүсийг өрөө гэсэн юм чинь нөгөө айгуу гоё гахангуй байгаа шүү дээ. Аваал торн тэгэл өшиг хаалгыг зохиол гараад ирэхэд нь өгцсөн. Господь благословит тебя. Тэгтээ шивэдэр юу гэдэг мэдэхгүй л те. Тэгэл эзэн өөх болтгоог л өгцсөн. Тэгээ дараа нь ярьж байгаа хөршинцтэй чимэг болсон гэсэн. Яхаа ховж вэ хаач үс. Яасан гэсэн чинь өөрөө ярьж байгаа байхгүй. Өөр их марзан хүн л те. Нөгөө гахангуй чинь амиг нь. Амен. Тэгээ бид нар үгийг хэрэгжүүлээд өөрсдөө өрөөгдөг байхгүй юу? Тэрийг өгөөгүй бол тэгээд байнгын тэр дарамтад яваал байнэс. Тэгээ бид нар хүмүүс сайныг үлдэх үед бидний тэр сайн үйл тэр хүмүүсийн хувьд одоо юу гэдэг. Үнэхээр хайрыг харуулдаг. Тэгээ тэр хүмүүс биднийг хөндлөж эхэлдэг, хайрлаж эхэлдэг. Би энэ хүнийг үзэн ядаад хахад энэ хүн миний муугаар биш сайнаар хариулж байгааг харахтаа хөндлөж эхэлдэг. Сонсож эхэлдэг. Чи өөр юм аа. Би чамайг их үзэн яддаг байсан. Эхэлж надад хамгийн сайн гахааны мах үл биш. Хамгийн сайныг, хамгийн амттай. Тэгээд энэний бурхан, энэний итгэл бол үнэн юм биш үү? гэж хүн хардаг. Амен. Тэгэхээр бурханы үгийг дагахад өөрсдөө бид өрөөгддөг юм аа. Тэр үнийг дагахгүй бол бид өөрсдөө л хохирно. Яг л энэ эрхчлөөний хуулийг дагахгүй байгаа юм чи. Хүлээсэн дотор л юм шүү. Тийм биз. Эзний үгийг би хэрэгжүүлснээр ямар их агуу өрөөлүүдийг авсан гэж. Яаж зүрхээ тэгж даруу болгох тийм одоо бодол ирсэн ээ бурхан минь. Яг тэгэхээр энд хэлж ийн л да 21 дээр харах юм бол
Саяны бидний уншсны өмнөх тэр ишлэлийг харах юм бол тиймээс гэсэн байгаа. Та нар бүх бузар байдал хорон санааныхаа хамгал үлдэгдлийг хайж дотор ч суулгагдсан сэтгэлийг ч аврах чадaltaй үгийг дөлгөөхнөр хүлээж ав. Энэ дээр даруухнаар гэж хэлсэн байна. Энэ үгийг бас юу гэж хэлсэн бэ? Бурхны үгийг. Сэтгэлийг ч аврах чадaltaй тэр үгийг. Амен. Тэгэхээр энэ үгийг сахивал хэрэгжүүлвэл миний сэтгэлийг л аварна. Намайг л чөлөөлнө. Тэгээ энэ үгийг даруухнаар л хүлээг авчаач. Заавал ингээл эсэргүүцэл энэ үгийг шүүгээд энд болдгоо байхгүй, удлаа л байхгүй, тэгдгэл байхгүй юу гэд ингээд ахын оронд Бурхны үг юм чи би даруухнаар тий. Би хүлээж авъя, би итгэя, би дагаал үзье л да. Даруухнаар. Би хэрвээ 11 өргөл дээр тэр юу тарих гэдэг дээр би тэрслээд яваад исэн бол би өнөөдөр энэ их ерөөл рүү би хийжээж орж чадахгүй байх гэсэн байна. Тэр 10 жил 20 жил би зүгээр л ингээд итгэдэггүй явдаг, сүмд суудаг. Гэхдээ өргөл 11-н дээр 20 жил навширсан, 20 жил нөгөө амар ядуу, амар харам чивээрэл явж байхсан байна. Харин энэ үгийг би даруухнаар хүлээж авсан. Би ер нь хүнийг шүүгээд яах. Үнэн бол хэрэгжүүлэл үзье л та гэж. Даруухнаар би ингэж энэ үгийг ингэж эргээр хүлээж аваад ингэж хэрэгжүүлсэн байна. Өнөөдөр миний амьдралд ямар их ерөөлүүдийг, ямар агуу эрхчлөөг миний амьдралд оруулж өгсөн. Үнэхээр бусдыг уучлан хайрлна гэдэг энэ үг ч гэсэн. Энд бид үнэхээр өрөөгдөг. Бид үзэн ядснараа үзэн ядалтыг л хурааж явна. Харин бид нэр муу хүмүүсийг муугаар хариулахын орон зүгээр орхичил. Өрөөгөл орхичил. Эргээгээд бид гарцаагүй өрөөгддөг юм аа. Амен. Тэм учраас би та нарыг уриалж байна. Энэ үгийг унш. Энэ үгийг унш. Библийг унш. Тунгаа энэ хэлсэн энэ эрхчлөөний үгийг үргэлж ингэж хэрэгжүүлэхийн тулд хэрэгжүүлээгүй зүйл юу вэ гэдгийг хэрэгжүүлэхийн тулд би та нарт бас уриалж байна. Өмнө заагдсан номлолуудыг та нар сонс. Интернет рүү ороод сонс, вебсайтнаас номлолуудыг сонсоод ингээд өмнө сонс бичиж авсан зүйлээ эргүүлээд хар. Сарын өмнө, жилийн өмнө бичсэн сургаалаа ингээд бичснээ хараад би энэ жилийн өмнө бичигдсэн, сарын өмнө бичигдсэн үгээр амьдрсан байна. Хэрэгжүүлсэн байна уу гэдгийг хар. Хэрэгжүүлээгүй бол гимш. Тэгээд хэрэгжүүл. Тэгээ үйлс дотроо та өрөөгдөх болно. Амен. Бурхан үнэхээр амин. Та хамтдаа залбирцгаая. Үнэхээр эзний үгээр амьдрахаар шийдэцгээе. Итгэлээ эзэнд өгцгөөе. Халелуя. Баярлалаа Иесус. Талархлыг өргөж байна. Үнэхээр агуу алдрын бурхан. Ариун Иесус. Үнэхээр хайр нэгүслийн бурхан байна. Бидний эргэл зайд сэтгэлгүй байдал бүхнийг устгаж зайлуулаарай. Бидний сэтгэлийг аврах таны эрхчлөөний хуулийг, энэ төгс хуулийг бид няхуур үзэж, үгийг даруухнаар хүлээж авахыг хүсэж байна. Таны үг бидний дотор байгаа. Бидний дотор суулгагдсан. Библи унших үед, сургаал сонсох үед бидний дотор аль хэдийн хэлэгдсэн, суулгагдсан таны үг байгаа. Мөн таны ариун сүнсээр дамжуулан таны үг бидний зүрх сэтгэлийн самбарт бичигдсэн байгаа. Энэ үг бидний дотор байгаа, энэ үнэн байгаа. Энэ үгээр бид нэр алхахад туслаач. Энэ үгийг үргэлж хэрэгжүүлэхэд туслаач. Энэ үгээр алхаж байгаа эсгээ харахад туслаач гэж би гуйж байна. Есүсийн нэрээр. Амен. Тэгээ бас нэг зүйл байгаа. Бид нэр энэ зүйлийг хэрэгжүүлж явхад зөв хөрс гэж байдаг. Тийм, зөв хөрс гэж байгаа. Зөв хөрс гэж юу юм? Бидний зүрх сэтгэл. Энэ зөв хөрс, зөв зүрх сэтгэлээс бид нар тарих. Амен. Тэр хайрын дагуу хийх. Тэр итгэлийн дагуу хийх. Нөгөө талаасаа бас юм байна. Таны өргөж байгаа, таны тэр ивэж байгаа тэр хүн зөв хүн мөн үү? Мэдээж та тарж байгаараа өрөөгдөн л дөө. Ивэгдэлгүй яах вэ? Өгчл байгаа юм чинь та хизээч хос оцрохгүй. Эзэн таны өргөлийг өрөөх болно. Харин гэхдээ таны өгж байгаа энэ өргөл зөв газар, зөв хүнд очоод тэр чинь зүгээр нэг үр дүнгүй битгий өнгөрч өсөө, тийм үү? Тийм учраас бид нар өргөлийг өргөхдөө үнэхээр зөв чуулганда эзний өргөөнд авчран өргөх байдаг. 11 өргөлийг Библи хэлсэн. Миний өргөөнд авчир. Амен. Та сүнслэг хоолой хаана олж идэж байна? Хинээс олж идэж байна? Тэр газраа та тарьдаг юм аа. Амен. Тийм учраас Библи юу гэж байна? Үгэнд сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцсан. Та аль одоо чуулганыхаа сүнслэг халахвчанд дор байна. Та тэр чуулганда 11 өргөлөө өгдөг. Өгөх ёстой. Амен. Та хинээс сүнсний хоолой олж идэж байгаа?
хэн таныг сүнслэг амьдралын шиг хувьд Бурхан ямар хүнээр дамжуулан таныг үгэнд сургаж байна. Таныг үгэнд сургаж байгаа. Сүнслэг амьдрал руу үнэхээр хөтлөн дагуулж үгээр үйлчилж байгаа тэр хүн чинь хэн бэ? Тэр удирдагч, сүнслэг удирдагч нартайгаа сайнаа 2 дахин илүү хуваалцаарай гэсэн байдаг. Энэ бол зарчим байдаг. Гэтэл таны одоо хуваалцж байгаа тэр нэгэн зохисгүй, эзнийг дагдаггүй, эзнийг хайрладаггүй, худал тий одоо хуурамч. Тэгээ бас таныг тижээдгүй бол, таныг үгээр үнэхээр дагуулж сургаж чадахгүй байгаа бол тийм биш. Тэр газараа өргөх ёстой. Тэр чинь зөв хөрөнгө оруулалт болдог. Амен. Энэ чинь сайн хөрс. Таны өргөсөн өргөл үр жимстэй нэгэнд үр жимстэй тэр газараа очих ёстой юм аа. Тийм учраас бид нар чуулгандаа 11 авчирдаг. Амен. Зарим хүмүүс 11 өргөлөөрөө ядуу хүн тусалчлаа гэдэг. Та Бурханы юмар Бурханы юмыг та Бурханд нөхөх ёстой. Харин хааны юмыг хаанд нь гэж хэлсэн. 11-ээр хизээч хүнд тусалдгүй маа. Харин 11 өргөлөө сүмд өгчгөөд танд үлдэн штэ. Танд байгаа үлдснээрээ та ядуус туслах. Бусад тэр хувцас сунаар юу вэ? Тэрийгэ илүүчлэн туслах зүйлээрээ хийдэг. Харин эзний юмыг эзний өргөөнд нь авчирж өгдөг юм аа. Амен. Нэг бизнес эмэгтэй байсан. Мөнгөтэй. Тэр бол үнэхээр сайн бизнес. Мөнгөтэй хүн байсан баг. Тэгээ нэг өдөр тэр шинэ итгэж байсан юм байна л да. Тэгээ нэг өдөр манайр яасан бэ гэхээр 11 өргөлөө маш их мөнгө байсан гэж байгаа. Хэдэн саяас дээш мөнгө байсан юм. Тэгээ сүмдээ авчирсан нөгөө Библийн дагуу те 11 өргөлөө сүмдээ авчираад өргөсөн. Тэгсэн чинь тэр өдөр ягаад чинь өргөмөргөө пастор нэг таалагдаагүй ч юм уу. Шинэ итгэж юм чи хүмүүс нэг юм өөнтөгч байдаг шүү дээ. Энэ жоох ингэдэг, энэ жоох ингэдэг гэдэг. Тэгээ манайр тэр нөгөө пастыг шүүгээд энд өгөхгүй гэ гараа авчихсан баг. Тэгээ гараад явж явахдаа годомжинд байгаа нэг ядуу хүнд өгөө авчихсан юм байна л да. Тэгж 11-ыг нь явж байгаа шүү дээ. Тэр баян ядуу хүн өстө өрөөгцсөн баг л да. Харин тэр эмэгтэй бүх бизнес алдсан баг. Юу ч хуус гэж байгаа юм. Тэрнээс хойш. Тэгээ сүүлдээ пастор дээрээ уушлах байсан баг. Би таныг шүүгээд би 11-гээ барьж орж ирээд тэгээ би таныг шүүгээд би гараа явсан. Тэгээ би годомжинд нэг ядуу хүнд хайсан. Тэрнээс хойш би бүх юм алдсан гэж байгаа. Тэгэхээр Бурханы юмыг Бурханд миний өргөөнд хоол хүнс байхын тулд 11-гээ авчир гэж Библи хэлсэн. Тэгэхээр та нар 11 тэр чуулганд өгөгдөх ёстой зүйлийг чуулганд нь өгөх ёстой. Малах номны 3 дугаар бүлгийн 9-с бүгдээрээ 11, 12 хүртэл харах юм бол энд 11 өргөлийн тухай юу гэж хэлсэн бэ? Харин та нар 11 өргөлөө эзэнд өгчгөөд, чуулганд өгчгөөд үлдэгдэл та нар тэр бас та нарт мөнгө байгаа шүү дээ. Тэр туслах зүйл байж л байгаа. Тэрүүгээрээ та нар өргөх нь маш их чухал байдаг. Дараагийнх нь. За. Библи Бурхан иш үзүүлэгчээрээ дамжуулан хэлсэн зүйл юу вэ гэхээр миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхэл 11-ыг агуулхад авчир гэж хэлсэн. Миний өргөөнд гэж хэлсэн. Тэгвэл яах вэ? Би та нарын төлөө Тэнгэрийн цогыг нээж та нарын төлөөх ивэлийг хайлтал асгах хэсгийн талаар намайг одоо үүгээр шалгах гэж түмэн цэргийн эзэн айлтж. Тэгэд түрүүн хэлсэн те золоо ундрах хоёр маань өөрсдийн өргөлийг 11-ийг чуулганд авчиран өргөсөн. Энэ үедээ үнэхээр өрөөгцсөн гэдгийг хэлж байгаа. Би хайлтал асгаж өгөх болно. Харин орлоготой болоод эхлэнгуут л 11-ийг өргөлөө нөгөө дутагдж орлогогүй байх үедээ өргөж ийсэн аа. Орлоготой болонгуут нөгөө мөнгө ороод ирэхлээр ингээд навширж чинь тий. 13 өгдөг байсан чинь болоод зөвхөн 11-ийг л өгсөн. Яг гэвэл ухралт хийчихэж байгаа итгэлийн хувьд. Хоосон үедээ 3 өгж ийсэн нь бурхан өрөөгөөд ажилтаа орлоготой болгосон чинь 11-ийг өгсөн. Тэгсэн чинь дутагдал бий болсон. Гачигдал бий болсон гэж.